I came from the mud. There's dirt on my hands. Strong like a tree. There's roots where I stand. Oh, I've been Bot подкастын season 2 дугаар үргэлжилсээр бидний удирдал эхэллээ. Let's brag. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Rap Moto подкастын season 2-ын 4 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Монгол Riders MC клубын тэргүүн Сунду Амун Дэд тэргүүн Бацаянаар оролцохоор болсон. За дээрэс нь дахиад нэмж хэлэхэд энэ тэнд нэг хүн сууж байгааг та бүхэн анзаарж байгаах. Энд хэн сууж байгаа юм болоо гэж бас бодож магадгүй. Бас энэ дугаар маань илүү арай өөр юугаар зочин хөтлөгч гэдгээр Ron Riders-ийн одоо бас тэргүүн хүчээг бас өрж оролцуулсан байгаа. Энэгээрээ бас нэг онцлогтой болж байгаа шүү. За манай бэлгээгүй хувьд гэвэл нэг хувийн ажил гараад гадагшаа явсан. Тэгээ 90 явсан гэсэн цаашаа. 90 град явсан гэсэн. Тэгээд одохгүй хэд оноос ирчин. Тэгээд дараагийн дугаар дээр бүрэн бүрэлдэхүүн ингээ Rap Moto подкаст мөн үргэлжлээд явах болно. За тэгээд ямар ч урилгыг хүлээж авсан Монгол Riders MC клубтээ маш их баярлалаа. За бидний нэвтрүүлэгт орж байгаа маш баярлалаа. Ааха. За тэгээд одоо сайхан ярина да. Одоо хариулал сууж яхаас асуугаа. За өвлийг юу яаж өнгөрөө? Энэ зуныг одоо бас яаж өнгөрөөж ийн клубын төлөвлөгөө ингээл маш их төлөвлөгөө байгалах тийм ээ. Өвл бол яг өдөртөө бид нар ч нэг арга мотоциклонод яваад байхгүй юм чинь. Яг энэ өвл ч бол яг нэг клубийн зүгээс нэг тэмцээн зохиоч гэдэг үднэс. Бас нэг жоох спортлог байлгыг гэдэг үднэс. Бус клубүүдэд хамруулад гээд 3 саксын тэмцээн зохион байгуулад. Тэгээ клубүүдийн дондаа бас жил болгон цаашдаа улам жил болгон зохион байгуулчих гэж байна. Зохион байгуулсан юм. Цаашдаа бас нэг бас амтсангүй л дээ бас нэг волейболын хэмжээ ч юм уу бас нэг спортын арга хэмжээнд хийчихье гэж байна. Тэгээ цаг нар ер нь ажил ер нь болохгүй юм байна л да. Харин яалтчгүй энэ өвлийн хамгийн том surprise бол тэр байсан тий. Маш олон ганцхан сакс гэлтэнгүү бас нэг 3-4 тэмцээн зохиогдсон. Тэгсэн. Манай 3-9 бол үнэхээр гоё болсон. Нэг зөвхөн зундаа мотоциклонод олддог хүмүүс тий. Дэвшлэгтэй 3-9-3 биш үстэй. Тийм шүү дээ 3-9-3 болсон. Тийм байлоо. Тоглоогүй мэдгүй тий. Тий, биш хэлдэггүй л явчихлаа тоглоод. Дасгалж яалтчгүй өвлийн өдрөд үнэхээр гоё болсон. Яаж ингэж инкүү шахана нэг спортын хүн биш мэдгүй ялгахгүй. Тий. 3-3 гэдэг нь 3 хүн тоглолт их. Тэгэхээр энэ жил нэг тийм өвлийн өдрөлд ингээд моточод яг зогсон байх үед ийм гоё санааг яаж олдлоо энэ сайхан зүйлийг яаж санаачлаж гаргаж хэрв энэ үл үнэхээр гоё тийм апдейт байсан бидний хувьд л яг манайх ч клубээр ярилцж байгаа ер нь хий гэж ярьж ирсэн. Өмнө ч нэг хэдэн онд нэг саксын тэмцээн зохиогдчихжээ. Одоогоос ч 4 жилийн өмнө 5 жилийн өмнө биш. 21 онд. Тий. 21 онд яг энэ цаггүй ямар заал вэ? Нуртлын нэг заасан дээр хүннүү манай хоёр таамтаж яддаг шүү дээ. Тий. Хүннүү манай хоёр ч болохоор ч нөгөө чиний ярьдаг 5 эсрэг 5-аар тоглосон. Тий. Тэгээд ч бол гэтээ 5 эсрэг 5-аар явахсаар ч амар сунж ирд юм байсан. Бид нар ч өглөө бараг 8 гэж эхлээл орой 23 цаг болж байгаад төгсөж байгаа юм. Тэнгуут нь өмнө хийцэн болохоор ч 5 эсрэг 5-аар хийхлээр ер нь бол цаг хугацаа их орох юм байна. Орох баг ихтэй. Тэгж бол эмэгтэй ороог байхгүй. Дандаа ирчүүд хоорондоо үцсэн. Тэгээ эмэгтэй нэг клубүүд их болцсон болохоор ер нь бол хоёр талдаа тоглох нь зөв юм байна. 3 эсрэг 3-аар юу гэдэг. Тэгээ хийсэн байхгүй нарт. Тийм ээ тийм 21 онд яг хүннүү MC Монгол Riders MC хийжсэн. Тэгэхээр чин бид нар ч анх удаа чи хоёлаа бол дөнгөж ургаж илаа нэр. Анх удаа орж ирсэн. Соёлж илаа клубээр мотор яриулаа. Гоё хэлсэн шүү дээ.
Тэр үеийнхээ өмсгөлөөр оролцсон сая 3-3 дээр. Тийм. Яг ер нь бол нэг өвлийн цагч чинь ингээд бас нэг цуглараад байхгүй яг хийж клуб хийж байгаа хэмжээ хувь хувьдаа нэг шинэ жилийн арга хэмжээ гэж хийж байгаа. Тэгэхээр бас нэг нийтэд нь хамруулад нэг юм хийчихэ гэдэг үүднээс гэж хийж байгаа. Яг манайх одоо жил бол улам жил болгоод угс цаашдаа хийнэ гэсэн юм бол. Зөв. Энд дээр магадгүй нэг одоо манай ч нэг MMA гэдэг нэг холбоо байгаа шүү дээ. Тэн дээр юм түлхэц өгсөн үү? Юм баймаар байна. MMA-д яг ер нь бол за манайх угс ийм хийж байгаа шүү. Аль бие ясаар угс хийнэ гэдгээ хэлээд. Ер нь бол бид нар чи MMA-с хэлж одоо бүх юмнуудаа яг манайх ингэж хийшөө. Энэ MMA холбоос нэг басандаас нэг айгу амар болж байгаадаас яг моточ бидрийг яг нэгтгэж чаддаг тийм ээ. Тэр талаараа бас энэ клуб энэ жил ч юм уу энийг 10 зохиогоороо танах ингэрээ тэгэрээ гэдээ бас итгэвчүүлээл бас нэг зүв байх гэж бодоод байгаа энэ холбоог. За тэгээд ер нь одоо юу яа? За шууд ингээд өөр юм яриа явчлаа эхэлнэ. За одоо юу яа? Монгол Riders MC гэдэг одоо үүсэл гарал тийм талаар ярив. За манайх ч 2012 онд Америк нэгдсэн улсад тэнд амьдардаг монгол залуучууд одоо мочиг л оноод Монгол Riders гэдэг клубыг 12 онд анх үүсгэн байгуулж ирсэн. Үүсгэн байгуулж ирсэн одоо нэг Загигээ талигач маань одоо анх үүсгэн байгуулж ирсэн. Тэгээд тэрнээс хойш Америкт үүсгэн бололтой байж байгаа 16 онд 2016 онд чи энд одоо би байна. Одоо манай хуучин тэргүүн Батбол тэгээ залуу байгаа. Тэгээ Батцаяа шүүчин Жага гэдэг нэг залуу байдаг. Хүрэл чулуун гэдэг нэг залуу байгаа. Тэгээ онгод Эрболот гэдэг маань залуу байсан. Тэгээ бид бүхэн чи би чи яг тэгэхэд чи яг 15 онд би яг Солонгост байсан байхгүй юу. Тэгэл Солонгос руу би чи гэдэг нэг удаа яваагмаа хэсэг байжгаад тэгээд нөгөө моцигл унжаагаас явцсан. Тэгээд яасан чил би Солонгост ирсэн чил хөөж бүгдээрээ Монгол Riders гэдэг мотор клубын Улаанбаатар дахь чаптер болох гэдэг шүү гэл гэсэн байхгүй юу. Тэгэхээр за ямар клуб бэ гэсэн чи Америктуудыг ийм залуучуудтай холбогдоод угаасаа ингэтлээ шүү. Тэгэхээр нөгөө ямар гоё юм бэ тгийлдэ хэдүүлээ. Бид нар ч угаасаа тэгэж яг нөгөө клуб гэж байхгүй бах чи Red Balkans-д орох уу? Mongolia Jobbs-д орох уу гэсэн хоёр ерөөсөө сонголт байсан байхгүй юу. Тэгэж явж байгаа тийм Монгол Riders гэдэг клубээ олж аваад амар гоёор тосож авсан л та. Тэгээд Улаанбаатар гэл чаптер болоод бичсэн байж байгаа шүү дээ одоо бид нар чи. Би тэрийг тэгэж боддоо шүү дээ. Би одоо чам чи байсан байл. 15 онд бид нар анх уулзаад нэг ингээ явж идэг хүйтлээ одгороо явж идэг. Талын сэлхэр үйлөө. Хүйтлээ одгороо явж идэг. Хүйтлээ одгор биш тэр чинь нөгөө нэг нөгөө одоо саяны болдог нөгөө Power Expo байхгүй юу? 15 онд яваад бид нар чи анх зүгээр клуб гэж байхгүй найзуудаар уулзаад тэгээд нэг тав сургуулаа яваад тэгээд 16 онд Дүнжин гарав дээр судалдсан шүү дээ тий. Тэр нь очиод яг явж байсан. Тэгэхээр баг бид нар чи 15 анхны талын салхи гэсэн үг үү? Биш. Анхны талын салхиар биш юм байна. Тэр болох Power одоо энэ Power Expo юм уу? Янз бүр арга хэмжээнд явж байсан. Яг тэг клуб гэж байхгүй бид нар чи ингэж уулзаад явж байсан байна. Ер нь бол тэгээд тэрний дараа яг Улаанбаатар чаптер Монгол Riders MC нэгтгэхэд хитэн гişүүн энэ анх нийлж байна. Үндсэндээ 6 бай, үндсэн 6. Одоо байгаагаас сургуулаа байна уу? Хэдэн байна? За нэг нь бол байхгүй маань та. Тий, одоо байгаас 3 4 хүн байна да. Одоо ингээд та бүхний одоо хараад хад яг chapter гэдэг яг нэг бичгэн байхгүй. Яг ингээд Америкийн нэг зүйлс одоо ингэ далбай байгаа тий. Яг энэнгээрэл ялгагдаад явж байна уу? Би бас нэг зүйл асуух гээд одоо бас танах энэ патчийг хараад байхаар нэр байхгүй байгаа байхгүй юу? Та бүхний өөрсдийнх нь нэр тий. Энийг тайлбарлаач. Яг клубын өөрсдийнх нь юу л та. Тэгээ яг зүгээр гой тайлбарч хэлээч. Яг ер нь бол Америкч юмраа толгой байдаг гэдэг утгаараа яг бид нэр тавихгүй тэндээс ер нь яг одоохондоо нэр усаар яг нэр ус тавихгүйгээр зүгээр ингээ явж гэдэг зүгээр нэг тим юу яасан. Яг зөв тэр бас бид чинь толгой клуб байгаа шүү дээ бас. Юу хөө тэндээс чиглэл юм аавна. Одоо тэгэхээр Америкт байгаа толгой клуб нь өөрөө одоо дан монголчууд юм уу эсвэл яг Америкчууд холилдсон байх уу?
Там монголчууд ч дээ. Тэгвэл Америкт амьдардаг Тий, Америкт ерөөсөө тийж ерөөсөө тийм том дарга зэрэгнэр байхгүй шүү дээ. Дандаа нэг трак унсан. Тэгэл ерөөсөө яг нэг Америкт нэг хэвийн амьдардаг залуучууд байдаг шүү дээ. Яг л нэг мотоцикл унах сонирхолтой тийм залуус бүрдээс тийж бүрдсэн байгаа байхгүй юу. Тэгэл тэд нар маань ч гэсэн угаасаа ажиллаа хий хажуугаар нь яг одоо Монголд бид нар яаж байдаг вэ? Яг тэр үедээ чиг ясгаагүй л тэгэл байцгаа. Ерөнхийдөө зүгээр л Америкт оршин сууж амьдардаг одоо Монгол залуучуудын клуб л болохоор яг Америкийн клуб биш юм биш. Энийг яг хүмүүс нөгөө нэг сонсоод ойлгохдоо Америк клубын чартер гэж шууд ойлгохоо гэдэгт гарсууж байгаа. Тэгүнгүүтээ яг бидний энэ дээр чинь болохоор угаасаа Монгол улсын далбаа, Америкийн далбаа байгаа. Америкт амьдарч байгаа монголчууд маань Америкт дээрээ зүгээд Монголд ороо зүчдэг байхгүй юу? Тий. Тийм л ялгаа байгаа. Бусдаар бол тийм Америкийн санхүүжилттэй тийм бол байхгүй шүү дээ. Тэгээ Америкт ер нь хүн бүрэлдэхүүн хэд орчин байгаа. За манай Америкт ч одоо нэг 30 гаруй залуучууд байгаа. Мужаас нийлсэн. Олоолаа юм. Тий. 30 гаруй залуучууд тэд нар маань ч гэсэн угаасаа гэтээ мужид байдаг болохоор өдөр болго уулзаад байж чадахгүй л дээ бас. Тэгэл нэг Одоо ингээл нэг залуучдын нэг яг хөө зүгээр нэг явган яриа гэх юм уу те. Яг би нэг хальт мал сонсож үнэн удлааг нь мэдэхгүй. Анх ингээл Монгол Riders MC гэл Америкт одоо тэр 12 онд үүслэ гэж те. Үүсгэд ингээ явж готл нөгөө нэг Америк ганг моточтой шүү дээ одоо Монголс гээл бүчилж аваад өө энэ юу болж байна хаа гэж ингээл тэдэртэйгоо танилцж исэн барьж исэн гээл иймэрхүү ярианууд тэр нь үнэн үү? тэр чин болохоор юу штэ. Бүр нөгөө нэг яг хашиж шахсан үнэн байхгүй юу. Тэгээд угаасаа Америкт ч угаасаа Монгол Riders-гээ гараад ирэхээр ч Монголс ч угаасаа гайхах штэ. Тэдрээс уг нь зөвшөөрөл бас авт юм байлээ шүү дээ. Тийм унгууд тэд нар угаасаа өө юу болж ин яаж нээж ин тэд нар ч өөр өөртөө гэсэн бас угаасаа нутаг дэвсгэртэй. Тэгээд дэвсгэртээр нь явхлаар ч угаасаа гайхаа. Тийм унгууд нь маа тэр талигач цаагийн ах маань Мега гэж залуу байгаа. Тэгээ ууш Агийн залуу байгаа. Ер нь бол толгойжсэн нөхдүүд байгаа. Тэд нар маань ийм учиртайгаа бид нар ингээд Америкт амьдардаг монголчууд байгаа маа. Тийм болохоор энэ ч угаасаа яг тийм нөгөө нэг Монголын эсрэг нөгөө нэг юм клуб бишээ зөвхөн монголчууд байгаа гэсэн чинь өө монголчууд юм уу тэгвэл давай бүгдээрээ уулзъя. Тэгээ уулзаж уучраад их гоё найзууд болчихсон байхгүй. За. Тийм. Наад нэг асуулт байна. За. Тэгээ одоо монголчуудтай уулзахад одоо ингээд гар барингаа ингээд цэз рүүгээ шахсан гэдэг тэр үний юм уу? Юу гин? Цэз рүүгээ ингээд шахаад буутаа юу буугүй юу гэдэг. Тэр ч угаасаа тийм ч угаасаа. Тэр Америкт нөгөө нэг амар хоорондоо өрсөлдөг хоёр клуб байгаа шүү дээ. Тэр чинь угаасаа бие бинийгээ ерөөсөө юутай байна уу? Мистэй байна уу? Буутай байна уу гэдэг угаасаа. Америк ч угаасаа хүн болгол буу барьж нөгөө нэг зөвшөөрлөлтөө байдаг болохоор ч эвгүүдх юм бол гарч гад пак гэж магадгүй гэсэн бодолтой байхгүй. За Монголын ялангуяа нөгөө хүнд ангиллын мотоцикл одоо бид нэр те яг cruiser chopper дрийн талаар гоё яриач. Монголчууд одоо клубуд хоорондоо эм найрамдал хэр байна? Харилцаа хэр байна? Биентэй харилцаа те ямар байх ёстой вэ? Америк Монголд ялгаа юу вэ? Америк Монголын ялгаанаас ултаар одоо таад маань нэг Америкийнхаа одоо яг тэр толгой клуб гэж ярих юм уу одоо тий юу Америкт байгаа Монголс дээр Монгол Riders дээр хэрж очилдог вэ? Эргээд талын салхи ч юм уу тий манай энэ Монгол урдаг том фестивалууд дээр одоо нөгөө хэд маань очиж хэрэг хийдэг вэ? Зочлох гэхээс л яхаа бид нар чинь одоо юу вэ? Одоо нийгэм ямар байгаа вэ? Тэр болгон тийш ингэ яваад байж чадахгүй байхгүй. Ер нь бол наацх визний асуудал гэж юм байна. Тэгэхээр ерөнхийдөө энд байсан манай клубын залуучууд бас ганц нэг залуучууд Америк явсан. Тэгээ очиод нэг тэндээ бас нэг ажилд амьдрах зорилгоор яваад тэндээ очиод бас шууд клубтэй толгой клубтэй очиод орчиж байгаа ерөөсөө үндсэндээ. Манайхан ч бас тэндээ яг нөө суушаад тогтцсон ажил төрөл хийж байгаа хүмүүс ч болохоор чинь наашаа цаашаа байнга яваад иж чадахгүй. Хаяа нэг эрцэх нь төрөө хугацаагаар Монголд ирнэ. Гэхдээ нэг уулзаж очираа тэгэл явцгаан да. Ер нь бол яг нөгөө энийг асуусан зорилго нь эндээс улбалаад нөгөө нэг таад маань тэд очингууд нөгөө нэг Америкийн одоо моточдын соёл те Америкт мотоклубын одоо MC нэрийн соёлыг
илүү их мэддэг болов. Тэгээд эргээд нөгөө Монголд байгаа клубүүдтэй харьцуулах юм бол Монголын хөгжил хэр байна? Монголын одоо мото клубүүдийн хоорондын харилцаа хэр байна гэж уйлдуулахгүй л. Тийм ээ. Яг мотоциклын хөгжил гэвэл одоо манайд бол бас нэлээ эрчимтэй хөгжиж шүү дээ. Ер нь бол одоо өнгөрсөн сүүлийн 1-2 жилээс ахуулаад ер нь Монголд ер нь баг байхгүй мотоциклээс байхгүй боллоо шүү дээ. Хамгийн гоё одоо юу гэдэг хамгийн хурд хүчтэй хамгийн сүүлийн үеийн мотоцикл бүгд л орж ирж байна. Бүгдийг л авч унцгааж шүү дээ манай монголчууд. Тэ? Аль болох бид нар чи одоо ингээд олон жил болцсон одоо юу гэдэг нэг мотоцикл унаад тэрийг илүү жил дээрх тусам сайжруулахыг уусаа бүх мотоциклчид л бодож байгаа шүү дээ. За одоо энийг авах байсан. Одоо тэрийг авах байсан. Одоо би энийг онцож иргэжил бүр энийг бүр гоё болгоод ингээ гээд. Ер нь тэгэж явдаг. Манай монголчууд ч тэгээд бас гангарах туртай тий бас. Яг уу амар ханган тий. Тийм шүү дээ. Бусад ингээд орморныг ажиллаад байгаа зүгээр яг энгийн байгаад идэх тий. Манай монголчууд л гоё. Хүний дор орох дургуун хүмүүс. Хүн харагдах та. Гоё харагдах гэдэг. Яг тэр мотоциклийнхаа одоо тоогч гэдэг юм уу, чанарч гэдэг юм уу, тэ хурд хүчээрээ бол монголчууд бол яг ялч ухацраг байхгүй юу? Бараг илүү явж чинь чиний илгээ гангараад байгаа тий. Тэнгүүд нөгөө нэг одоо соёл гэдэг нь болохоор нэг клубын соёл, клуб хоорондын харилцаа, хувь хүний нөгөө зам дээр явж байгаа байдал гэдэг утгаасаа яг хөгжил нь хаана гэж байгаа юм. Тэгээ одоо бараг ийм болчиход байна шүү дээ. Одоо юу гэдэг нөгөө нэг дэлхийд ч одоо нэг хүнд ноогдох чи классынхаа юугаар монголчин нэгт явж шүү дээ. Тэргүүлээд тэр шиг л болчихлоо шүү дээ. Ер нь бол тий. За Монгол Riders гэдэг гоё нэрний талаар дээрээс нь лого тий. Энэ бол одоо та хэдийн л гоё бэлэгдэл ирч хүчтэй та нарын тий. Энийхээ талаар гоё нэрний тухай яриач. Тэгээд энэ яагаад ийм логогоо ингэж төрийн сүлд дээр нуруунд дээр залуу тий. Энийг гоё яриач. Одоо юу штэ Монгол Riders гэхэлэр чи одоо орчуулах юм бол яг Монгол хүлэгтэн болчихж байгаа тийм. Тэгэл яг нөгөө нэг хүлэгт баатрууд гэдгээр манай нөгөө тугчин бас 9 өрлөг байдсан штэ. Тий. Тэгээд нуруунд дээр байгаа алтан соёмд маань болохоор ч угаасаа одоо тэгээд одоо нөгөө талигачаал ярих чинь одоо нөгөө заагийнхаа. Заагийнх маань тэдэр маань ярилцж байгаад энэ зургийг чи анханасаа гаргаад хийцэн. Тэгээд манай ч гэсэн 16 онд хийгээд яг бүрээ явж хагаад Монголын жобсон бандгаа надад хэлчихсэн байхгүй юу. За яа танаа лого ч манай клубын логотой адилхан болох гэдэг нэ өнгөн. Наадах өөрчлөхгүй бүх гэхлээр. Энд ч угаасаа манайх Америкт ингээд зүүцсэн юм чи одоо яах вэ гэсэн чи. За адилхан өнгөтэй л юм. Гэтэ гоё юм байна. За дараа дүлгээр үлдээд гэсэн. Тэр тугны асуудал ядч нэрээ нэг баатрууд байгаа гэдэг тий. Тэр нэгээс нэг юу ядч юм дуурга. Тэр нь юу илэрхийлж байгаа юм бэ? Тэр мэн яг одоо нэг нар мандж хахад 9 өрлөг маань л одоо бурхан албан дээр ч юм уу нэг юм дээр гараа явж байгаа. Тэр чинь уул нь оюуны өмчөөр манай клуб байдаг байхгүй юу? Тэгсэн чи одоо сүүлийн үед манай автобус микрод их хандаа зүүж байгаа. Тэр мэн бас хөрх бас дээгүүр одоо ямар сайн нэг Монгол Riders гэж бичсэн юм шиг байна. За Улаанбаатар хотод клубүүд бол маш ихээр ер нь бол гарч байна. Шинэ клубүүд те танаа бол ер нь бол 16 оноос гэсэн байгуулсан. Энэ жил ч одоос бас нэг 10 жил бас болж байгаа юм байна шүү дээ. За шинээр гарч иж байгаа клубүүд тийм үү. За яг магадгүй зүгээр яг зөв би илүү нэг жоохон тийм дутагдaltaй талаас нь илүү яриач гэж хүсэж байгаа. Ягаад гэвэл тэр өөрсдөө дутагдлыг харчвал сонсчвал засаа явах юм болов уу гэж бодоод яг дутагдал гэж харж байгаа зүйл байна уу? Тэр нь юу ч байж болно зүгээр. За тийм байдаг. Одоо бид нар ч болохоор ч нөгөө ах клубүүд биш үү? Ах клубүүдтэй энэ тэнд одоо талын салхи дээр ч юм уу одоо энэ Power Expo ч юм уу тий. Ах клубүүд дээр ерөөсө дүү клубүүд очиж нөгөө минь тусаа мэдэх хэвээр. За сайн байна уу? Сайхан баярлж байна хаа гэж найзаагаа явчихдаг тий. Одоо шинээр гарч байгаа крүү эднэр ч болохоор сая нөгөө энэ дарахны нөгөө азан базан гэдэг нэг юм боллоо шүү дээ тий. Нэг пистол болсон шүү дээ. Тэрэн дээр очиод зарим нэг крүүнүүд эднэр очиод нэг зогссон байхад руу нэг ингэсэн харсан юм болоо л ингэ байгаад байгаа байхгүй. Бас тэр чи бүгдээрээ л нийлээд очсон байгаа. Тэг унгуудаа ирээд нэг удлаа өн бас минь мэдээ тий. Заавалч бие гүүж очих гоо тэр гүүж ирэх нь бие бинийг хараа суугаад шаардлагагүй байхгүй. Амар гоё нэг мотоцикл унсан хобби нэгтэй залуучууд байгаа шүү дээ. Тийм болохоор
хоорондоо мэддэг устгал баймаар байгаа. Хүндэлтэй Тийм, тийм. хүндэлтэй. Яг зөвхөн нэг ах гэдэг клуб байна гоё очоод хүндэлж бас зөв. Тий, тэр чинь бол бас хүндлэхгүй тийм ээ. байх хэрэгтэй асуудал шүү тийм ээ. Тий. Гэтэ та муухаараа байвал очихгүй шүү дээ. Цамцыг ихэд үдэн шүү дээ. Чийж мэдгүй шүү. Муу харахаар царайтай хүн биш. Би бас зүгчдэг байжээ. Тэгээ мухаараа суужсэн юм. Манай хүчигээс гоё асуулт байна. Зочин хөтлөгчнүүдэгийн бас нэг бас өөр зүг болж орж иж байгаа зочин хөтлөгч бас ер нь гаднаас ер нь врап те ингэж асуулт асуувал гоё шүү. Ингээд ийм яриул гоё юм байна гэд. Хүмүүсээс нөгөө нэг бид гуравт агүй их асуултад ирдэг байхгүй. Та гоор ингүүл гоё шүү. Тэрийг асуугаач гэж гэл. Тэгээ хөндлөнгөөс гоё асуух асуулт юу байна те. Яг уу бидний нөө олж хараагүй юмуд байгаа ш тас. юу л та нэг богинохоо хугацаанд хэлсэн учраас яг тийм нэг бүтэн судлаач юм асуулт бол бид амжаагүй тий. Ягаад ч бөмбөд нэг энэ чинь газар туристор ингээд яг чи өмнө олон хоногийн өмнө хэлсэн байсан бол бэлдээд ирэх байсан баг тий. А зүгээр гоё тийм хөнгөн фаны ч юм асуулт бол бай. Одоо жишээ нь яг нэг гоё фаны асуулт сумаар л та. За 1000 км-ийн аялал. За мотоцикл бол мэдээж байгаа бүрэн бүтэн ингээд өөрийнхөө одоо тогтцондоо байх хэрэгтэй бүх юмнууд байна. А тэгэнгүүт энэ дээр нэг 3 зүйл нэмж авч яв гэвэл за ямар 3 зүйлийг нэмж авч явах вэ? За мотоцикл мэдээж байгаа гэдэг чинь одоо нөгөө нэг түр багаж бол юм юмнууд байгаа гэсэн үг. Тэгэхээр зүгээр өөрт хэрэгтэй ч юм уу эсвэл аялал ер нь ямар 3 зүйлийг хамгийн түрүүнд мартахгүйгээр авч явдаг вэ? Мотоцикл ороод Авч явах вэ гэж. Эсвэл авч явах шаардлагатай ч юм уу? Одоо ингээд санаач орж ирж байгаагаар тий. Наа чи фаны юм уу жихнээс асуугаад. Жиггээ авч явах юм яриад юм уу фаныгаар хариулах юм уу гэдэг. Өөрсдөө л мэд. Яаж арилсан болно. Фаныгаар гэх юм бол манайх ч нэг засан шуурганаар нэг шамдруу явсан чи хэд он гэлээ? 21 он лөө. Коронавигийн өмнөх жил шүү. Тий. 20 он лөө. Тий, тэгэхэд чи явж ирсэн ма тэгэхэд Одоо юу шүү дээ. Тэр чинь нөгөө нэг хүннүүтэй хамт. тий хүннүү манайх хоёр шамдруу аяллаар явсан. Хүннүү ерөөсөө манайхтай амар холбоо сайтай. Бид нар бол угаасаа жиг нөгөө нэг шипи харилцаатай гэдэг шиг хүннүүгийнхаа хэдээ танах яаж манайх яаж ингээд хамтраад нэг юм хийчихв. Хамтраад нэг аялалд явчихуу явчихдаг байхгүй. Тэгэхэд шал угаадаг ягаан бэлийн нэг номерт хэрэгтэй билээ шүү. Тэр бүрээс маш хэрэгтэй байсан. Ирзэн юм байх. Тий, ирзэн байлээ. Тэгэн гутаа өөрөө аимс. Тэгээд зүгээр тор. Гялгар бат. Тий, бид нэр Улаанбаатар хотоос Баянзүрхийн довчон дээр цуглаад Дүнжигэр өдөр цуглаад цаашаа гараад явж байгаа. Тэгэл Баянзүрхийн довчоо гарсан чил бороо орж байгаа. Тэгэл цаашаа эхлээд ер нь яг бороо шивэрж ирсэн. Тэгээ бид нар чинь Дүнжиг гар дээрс цаа хөдлөгээд хөдлөөд тэгээд юун дээр яг ийшээ цуваагаараа яваад наалах хөр идэгсэн чинь цас шуураад эхэлт хонхор өнгөрөөд цасан шуурга болоод тэгээ бид нар чинь би ч тэр үе чи бас холын аялд анх удаа явж байгаа. манай энэ ч тэгсэн чи буц зүгтах болтгоо. Тэгээд би чинь хинэ тэр бүр за болоо энэ цасан шуурган чи бүр яаж хаа өрнө гэж явах чи битүү нойтон цас орж байгаа юм чи ерөөсөө цас нойтон цас ирэл каскны урд шилэн дээр наалтна тэрийг ерөөсөө нэг гараар ерөөсөө юм арчаас ерөөсөө ингэ явж байгаа. Тэгээд бид нар чинь цаашаа би баг болоо энэ чи бүр эзээ хаа би ч бүр налах дээр мотоциклээ хайчаад буцчихлоо унаа таксин цууж хараад маргааш нэг өдөр ширж авт юм гэж бодчихсон. Тэгээд ихсэн чинь гоо яах юм бэ болоо гэсэн чинь хин болтко тэгжээс. За байж өгш эндээс юу гатах нэг гэнэ нэг налахын цаатлын постн дээрээс машин зогсоо гасан. Баян дээр зогсож байгаа хгүй бид нар ч тий. Үгүй тэр яг налахын цаатлын пост байхгүй. Тэн дээрээс ихлэ асуусан. Тэр чинь нөгөө баян гэдэг сум шүү дээ. Одоо нөгөө маки хит бетоны. Тэгээд нэг машин зогсоог асууч. Оо ийшээ даваад юу ч алга гэж ингээд тэгдэг байхгүй. Тэгээд за. Тэгээд даваан дээр гартал цаашаа нилээ шуураад даваа урууд чинь нэрээ цас байхгүй болцсон. Тэгээд цаашаа заагээд тэр чигээрээ давх гэсэн чинь цаашаа айраг үртэл битүү бороо. Хавар 45 сард шүү дээ. Битүү бороон донд. Тэгээ бид нар чинь тэр багангаа ороод цаашаа чойр ортол чинь нилээ явж байгаа юм чинь. Тэгээ тэр чинь чойр дээр очих чинь бүтэн ийм норог ховц байхгүй бүгд норцсон ерөөсөө. Тэгээд чойр дээр тэр дэлгүүр дээр буугаад бүгд ороод хоол идэх нь идээл тэгэл ерөөсөө хамгийн түрүүнд гарч ирээл гялгар уут авч ингэж скотч удаад өмднөөдөө. Тэгээ дээрээс нь
дэлгүүр орж нэг эрзэн шал угаадаг байлээ шүү дээ. Ийм ягаа янзын өнгөтэй. Дотор нэг ажлын бэлээ өмсөөл. Тэгээд тэрийг унаад ингээд өмсөд цаашаа тавих гэж байгаа. Тэгээд тэр чинь айраг хүртэл тавих чинь айраг хүртэл бороо орж байгаа. Тэр чинь амар хөдөн шүү дээ. Бараг ингээд нөө эрзэний бэлээ чинь ингээд атгаатай ингээд хөлтөчж байгаа. Энэ жиг тэний ихгүй. Тэгэл айраг хүртэл яваад айрагаас хашаа гайг болвол тэр нэг жил дээрээсээ тэр чинь бараг 4 өдөр л үтсэн. Тэгэхээр ч бол би гэхдээ цувтаа явсан л та. Цувгүй явсан усаад манай нэг клубын Ямка гэдэг залуу. Тэр бүр их кэттэй. Тэр одоо үргэлж миний нүдэнд төрөх юм харагддаг юм. Кэттэй тэгүнгуудаа их битүү каск байхгүй таг тавьсан. Нүдний шил зүрцэн. Тэгээд яаж би нэ цөлтөгч нүг гэлээ. Түри гэдэг яваад. Тэр чинь нүдний нойтон цас ирэх нойтон цас аягүй юу. Нүдний Хавхурддаг те. Ингээд ирээд наалтчихна. Тэгэд баг нүдний шил ингэж явдаг юм хайсаа. Тэгэхээр чи газ ингэ арчаад байгаа байхгүй юу? Тэгэхэд бол жигээс ягаан бэли, цагаан бэли. 100-ийн торф хэрэгтэй бэли. Өөрч нэг юм айгуу те. Тэгтээ бас ингээд яг энийг ярих сүүлд нь амар гоё ингээд дурсамж олж үлдчихэж байгаа. Тий, тэр ч яста маш гоё дурсамж байна. байна. Зүгээр магадгүй зүгээр нэг цас биш бороо биш зүгээр шуурга өнгөрөөд өнгөрснөө санаад тэрийг бид нар давцсан юм энэ юу ч биш. Яг энэтэй адилхан бас яг ч манай клуб ингээд ямар нэг аялал юм хомд явах гэхээр дандаа цас бороотой шуургатай таардаг. Нэг сонио. Өнгөрсөн жил лөө. Шилэнг яд бид нар нэг сайн юм ингээд 2 жил өмнө шүү дээ. Тий, дарханлаа нэг хорт тавдартай залууд тэгсэн. тий мөнгө тусламж үзүүлнэ гэд бид нар ингээд эндээс төлөвлөсөн 9 сарын 15-нд бид нар яг ингээд явцгаана гэд очино гэд нөгөө хүндээс очино гэж хэлсэн. Тэгээд гарсан чинь өглөө энэ дээрээ цуглаад бид нар ингээд хөлөх гэсэн чинь битүү бороо. Тэгээд тэр чинь зүгээр нэг юм зүгээр ийм шивэрдэг бороо мороо биш зүгээр битүү бороо. Шууд асгадаг бороо. Тэгээ намар бас 9 сард хүүтэн шүү дээ. бас зэрэг орцсон. Тэгээ бид нар эндээс дарахын хүртэл бас алин галцсан шүү дээ. Зүгээр. Тэгээд гоё зорилгын төлөө явсан юм чинь тэгээд шороо байна уу, мүс байна уу, шуурга байна уу. Зорьсон юм чинь зорьсон юмдаа очино бид нар заавал очих ч та туслах юмдаа бид нар туслаа зориод очино гэдэг. Тэгэхэд ч бас нөгөө нэг үндэсний телевизтэй яриад нөгөө замд гарыг нэвтрүүлэх гэж давхар хийсэн байхгүй манайх чинь. Тийм. Замд гарыгаа хийгээд тэгүнгуудаа үндэсний телевизээс сэтгүүлж зураглаж бүх юмудаа гаргаад цуг явцсан. Нөгөөдөл маань тэгээ ямар сандаа бичлэг хийгээл та нар өстөнөр жаргах гэж явд юм уу, зовх гэж явд юм ахнараа гэдэг юм. Албаараа сайн дураар зовоод. Тэгээд ерөөсө яг бас түрүү жил урагшаа өмнө өрөө явсан аялал маань. Дундгой хорт ерөөсө моциклууд маань ерөөсө ингээ бүгд ингээ хазааж явсан шүү дээ. Яг нэг ингээ салхин цохогдоод байдаг. Дундгой өрөө чинь салхин. Тэгээд би тэгэхэд чинь нэг адимтүрт явсан юм аа. Нөгөө суудал халагч гар халагчтай болохоор чи манай хэд маань яваад идэг. Тэгээд би ч хурднаар авчдаг. Явсан л дээ яах гээд байгаа юм бэ гэдгсээр хүлдэж үхлээ шүү дээ. Баарс юм асгаа гэсэн. Та ч өөрөө суудал халагчтай бариул халагчтай гэсэн. За тэгээ ямар ч тач нэг манайхтай хамтарч ажиллаж байгаа стандарт катеринг гэдэг компани оруулж ирдэг таргет гэдэг энерги ундаа мөн энэ ультра лайт гэдэг пив. За эднийх бол миний мэддгээр бол нэг корона гэдэг бас нэг пив байдаг тэрийг олж ирдэг. За мөн гүддэ гэдэг сүжүү бас олон төрлийн жимстэй оруулж ирд юм байна. Өшөө олон бас хүнсний бүтээгдэхүүнүүд бас байд юм билээ. Тэгээ удахгүй бас тэр бүтээгдэхүүн маань бидэрт бас хамтраад орж ирэх байхаа гэж бодож байгаа. За тэгээд стандарт катеринг хамтран ажиллаж байгаа байгууллагад маш их баярлалаа. Энэ таргет гэдэг чинь энэ айгүй хэрэгтэй гэдэг шүү дээ. Энэ яг би энийг бас айгүй хэрэгэлдэг. Айгүй их жоох ер нь бол хөдөө хол замд явна. Машин дэрхтээ явсан ч гэсэн энэ би энийг хэрэгэлдэг. Нэг нойр үед аймар юу гэдэг шүү дээ. Ингээд нэг нүд анилтад эхэлдэг шүү дээ. Энэс нэгийг уучхад өстө буцаага 4 баг 3-4 цагаас нүд чавчдаг. Тэгээд яг энерги одоо иймэрхүү ундааг ер нь бол ойр ойрхон байнга шүү дээ. Яг зохистой хэрэглүүл юу нэг хэцүү. Яг нэг тиймэрхүү үе дээр ер нь одоо яг бид мотоциклтай хүртэл явахдаа нэг замдаа нэгийг уулзсан. Ер нь яг бүр нэг ядраад юм нойр үрсэн үедээ ч юм. Тэгж хэрэгэлдэг ер нь бол. За зүгний хэдийг авч явдаг. Ямар ч нэг хоёрыг авд юм аа. Тэгээд нэг яг нэг нойр үрээд ядарсан үед юм уу. Уучрад ер нь 3-4 цаг. Ер нь жолооч нар ч гэсэн ер нь ингээд хол замч одоо машин тэр барай явж нүд анилтаа тэрнээс болж ингэж аваргас аягүй гардаг. Тэгэн нойр. Тэгэхээр зүгээр тэрнийхээ оронд зөв нэгийг уугаад энэ чинь баян гоо гэж байгаа юм биш ерөөсөө. Нэгийг уугаал ерөөсөө.
За энэ ч сайн рекламч тий. Тийм шууд Би харин ер нь төчнөрөө рекламд болчихсон шүү дээ. өөрөө фан тэгж очиод байх. Би бас одоо яг Манай зочин маань бол ерөөсөө үннийг л ярьж байна. Бодтой л үнэн юм а л хэлж байна тийм ээ. Авч явдгаа л гэж байна. За яг гоо ирээдүйн талаар эсвэл гоё асуу нэг асуулт. Би яг энийг ер нь жоохон орсон зочдоос яг асуумаар санагдтiin. Тэгээд Монгол Riders те Монгол Riders танаа клуб эсвэл энэ Монгол Riders гэдэг нэр те ер нь хаа хүртэл яваасаа аль хүртэл хүрээсээ эцсийн зэвн гоё тэнд байгаасаа гэдэг гоё та гэдэг гоё мөрөөдөл зорилго хоорондоо ярьсан юмуд бол байж л байгаа шүү дээ. Ирчүүд болсон гоё нэг аялалд гараад тойр сууж байгаа л түүдэг асаагаал тийм ээ. Бүгдээрээ ингээл моцигт унаал явж байгаа юм чи гоё клубийн талаар өөрсдийн тухай юм яриа өрнөдөн шүү дээ. Хангаа газар тийм ээ. Тэгэхэд өөртөө клубийг гоё хаа хүрээд гоё бид нар оргилд нь гараад ингээд чадсан шүү гэдэг хэлмээр. Бид нар орилондоо гэсэн гоё тийм нэг юу байна уу? Зорилго. Яг ер нь хязгааргүй байгаасаа л гэж бодсон цаашаа. Юм гэдэг чинь хязгаартай байлаас хэцүү байсан. Тэ хязгааргүй л байгаасаа. Одоо гэдэг биднээс хойшоо дараагийн үе зөндөө байна. Тэ. Гоё үргэлжлэл авч яваасаа дүүнэр гарч ирэл тэ. Тэ. Ер нь Монгол Riders ч гэлгүй ер нь бүхэл клубүүд ер нь яг л энийг л ер нь хүсдэг байх тэ. Тийм шүү дээ. Зогсохгүй л цааш үргэлжлээд яваасаа. Манай хүчээгийн хувьд Энэ бол гацчлаа. яг зүгээр бас нэг гоё нэг тоочны зорилго байж болно шүү дээ эсвэл. Энийг нэг хийчихвэл бас нэг гоё байна да гэсэн нэг. Гэхдээ яг хоо ийм. Яг саяны хэлдгээр яг хязгааргүй гэдэг их гоё хариулт байна л да. Гэтэ эндээс нь бол болоод одоо нэг клубийн одоо зорилгын хувьд ийм байгаасаа гэх нэг ойрын одоо өөрийнхөө хийж чадах зүйл байна гэсэн үг шүү дээ бид нэр. Тэгээд цаашдаа явах нь бол хамгийн чухал бүхэнд үлжээл чухал байхгүй юу? Тэгэхээр би болохоор эсэргээрээ нэг юм асуудыг. Би клубтэй юу хэлдэг юм бэ? Гэж асуул илүү гоё зөвхөмжтэй гэх юм уу? Тэгж асуух дуртай энэ үед. Мэдээж ямар ч хүн клубгүй цаашдаа би одоо ингээд нас нийцэд сахуу байгалийнхаа жамаар явсан ч клуб үлдүүл гоё шүү дээ. Тэгэхээр яг үнтэйгээр одоо таагуураас асуухад клубтэй байгаа үедээ яг клубтэй юу үлдээ гэж боддог вэ? Нар зүг төрч чаддаг л. Нар зүг төрөөд чилээ. Тэбэтэ. Ер нь бол гэтээ юу юм аа? Би ч юм болохоор 2016 хүүтэй болсон юм. Миний хүүтэй яг чацсан байхгүй юу? Одоо клуб байна. Одоо клубын 10 жил болох чинь миний хүү одоо 6 сарын 6-нд 10 нас хүрэх байхгүй юу? Гоё. Тэгэхээр би угаасаа бас хүүгээ бас нэг 18 нас хүрээд нас биеинд гүйцэхт нь аав нэг гоё бицикл бидэд тавина гэсэн бодол надад байдээ бас. Тийм ээ? Тэгэхээр угаасаа үр хүүхдүүдтэй л ерөөсөө одоо жишээ нь миний аав энэ клубыг үүсгэн байгуулад намайг 18 нас хүрэхэд миний аав надад мотоцикл авч өгч ирсэн гэх юм бол тэр хүүд маань бас гоё дурсамж үлдэх байх. Тийм ээ? Тийм ээ. Тэгээд клубтай юу үлдээх вэ гэхлээр одоо гоё залуучуудыг нэгтгэж аваад тэгэл өшөө бүр гоё дотн уур амьсгалыг л ерөөсө бүрдүүлэх хэрэгтэй. Бусдаар тэгэл би клубдээ зориулж байшин барьж өгнө юм бол байхгүй шүү дээ. Тэ? Тийм болохоор угаасаа гоё дотн уур амьсгал ах дүүсийг гоё нэгтгэж л өгмөр. Барай л үлдээч шүү дээ. Бас яа болохгүй. Тэ. За амлцгаа. За би бас хатунаар чам байж гэж. Миний хувьд тэгэхээр одоо юу гэдэг юм клубтай одоо яг тим юм одоо юу гэдэг бас ер нь бодож байгаа юм байна. Яг зөв Монгол Riders гэдэг клуб
цааш та олон илүү өргөжөөд эднэртээ үлдэж байгаа одоо хойч үедээ түүх үлдээл гэж бодчих. Ер нь бол дурсамж түүх. Одоо эн чинь юм хөгжсөн одоо бичлэг зураг гэл бүх юм үлдэж байгаа одоо тий түүх дурсамж гэдэг юм л сайхан үлдээл гэж бодчих. Ер нь бол зөв. Нөгөөшөө үед юм. Миний хувьд яг заримдаа зүгээр хэлэхээс жоох нэг санаа зовох гээд байна. Гэтэ юунд нь санаа зовох гэдэг чинь тэгэл Пэшн бэрх ч юм. мөрөөдөл юм чинь тий. Яг би зүгээр марахаа би нэг клубтэй аим нэг маач нэр нь хар яруу гэж бас 9 өдрийн ойртын хар яруу гэж нэг явдаг байхгүй. Тэгээ лого маа. Ер нь бол яг би зүгээр нэг том аим мөрөөдөлтэй гоё. Үндэсний хэмжээний гоё том клуб болох зорилго өөртөө амар тавьдаг байхгүй. Би ч чадахгүй маа гэхэд миний дараагийн үндсэн чадаасаа ч гэдэг юм те. Тэгээ би суурийн амар гоё тавиад өгөөл гэсэн юм нэг тийм нэг том мөрөөдөл өгдөө зүгээр. Тэр мөрөөдлөө биелүүлээл тэгэл явна даа л гэж үзэж штеп. Гой тий. За та гураас асуух бас нэг асуулт байна. Бидэж ирсэн асуулт. За. Ер нь яг нэг клубын тэргүүнүүд байгаа байхгүй юм болохоор. Тэгэхээр зүгээр клубын тэргүүн байна гэдэг. За хүмүүсийг удирдах байна гэдэг хэцүү юу? Шамтрах үе байсан уу? Тэ? Ер нь тэргүүн байх одоо ямар хэцүү тэ ямар асуудлуудыг ер нь яаж зохицуулж байна тэ? Энэ талаас нь гоё хариулаач. Бас ингэ таарах уу? Хоёр тэргүүн хэллээ тэ? За тэргүй ярьдаг. Одоо дама манай Монгол хоёр тэргүүн байна. За тэгээ тэргүүн. шатрах үе зөндөө шүү дээ. Ер нь бол волейбол би клубын хэлж би волейбол гэдэг. Тэгээ манай гүй гэдэг. Манай гэрийн гадаа ирээд тэгээд бас тийм үе байна. Ер нь бол тэгээ энэ олон залуучууд ингээд заах энэ олон залууч чинь тэгээд бас нэг янз бүрийн харагддаг, янз бүрийн айц цантай хүмүүсийг бүгдийг л нэгтгэж байгаа шүү дээ. Нэг газар цуглуулад. За тэгээд бас нэг зарим нэг одоо альч клубт байдаг үл гэдэг. Нэг чимээгөө ингээд нэг юу ч хэлдэггүй ярьдаггүй ингээд нэг ор сороггүй нэг алга болдог хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл аль тэрийг ингээд энийг ингээд ингээл тэгэхээр байхгүй болчтой. Тэгэл тэр хүмүүсийг чинь нэгтгэхэ за нэг одоо ингээл одоо хэдүүлээ тгээ ингээд оролцдог хүмүүс байна бас. Тэгээ тийм хүмүүсээс чинь бас нэг орж ирээд бусдыгаа хүндэлдэг хүмүүс байна. Тэр хэд ч ямиг ойлгуулж хэлэх гэж их үзнэ. Ойлгохгүй хүмүүс байна. Тэгэл одоо бүр болохгүй гаргана. Тэгэл яг зөндөл асуудал байл ярих юм бол ер нь жоохон хэцүү. Аль нэг юм ч юм уу гоё яриач. Ер нь бол жоохон хэцүү гэдэг. Одоо юм бохоо нэг бид нэр зүгээр хэцүү чим шамтрах үе байна гэхээр хүн болгон л мэдж байгаа, хүн болгон л ойлгож байгаа. Магадгүй энэ подкастыг танай клубын гишүүдээс сонсож байснаа яг одоо та нэг зүйлийг тий ийм юм хэцүү байсан гэдэг нь нэг хүн ч гэсэн очиж тусаад тэргүүнийхээ зовлон ойлгоод одоо өөрийгөө засч магадгүй те. Тийм зөвхөн гаддаг ч юм уу те. Тийм утгаар боломжтой ашиг. Юу хэцүү гэдэг энэ боломжийг ашиглаад хэлээч. За дараа нь бөөнөр нийлж чад бариад идчих. Ах яах вэ? Клубын гишүүд мишүүдээс гэс яах вэ? Нэг ганц нэг тиймэрхүү асуудлаас л гэхээс яах вэ? Ойлголцохгүй нэг заримдаа нэг үл ойлголцох юм гардаг байхгүй. Тэгээд чи баг ингээд нэг баг дарамтлаад байна гэдэг ухааны юм. Тиймэрхүү нэг ганц нэг юмнаас олж л би юм жоохон шантарч лээсэн юм бол. Тэгээд тэрнээс нь бүр нэг амар тийм ноцтой асуудал биш юм. Би өөрөө чи ер нь жоохон нэг тиймэрхүү одоо юу гэдэг нэг хүн итгэхийг зандаг загнахаас илүү жоохон ивэр хэлдэг тийм баггүй ер нь. Манай дэдтэй хүн байх ямар хэцүү. Манай сундуучин болохсаар их зөөлхөн. Хүнтэй юм ярихсаар чи одоо нэг ингэчүүл яасан, чи тэгчүүл яасан. Би ч юм болохоор энэ чин зөөлөн. Нөгөө нэг альваны газар ч нөгөө нэг хатуу зөөлөн байдаг. Би жоо хатуу талдаа. Яг би улсуудаа би ихтэй нөгөө нэг хүнийг ардаар нэмэрдэг байхгүй. Шууд нүүрэн дээр нь хэлждэг. Чи ингэчээч. Чиний тэр чин болохгүй, энэ чин болохгүй. Чи наа хувцастан гарчаад гэж шууд хэлждэг байхгүй юу. Тэгсээр би их мухаарч толцдог байхгүй. Тэгэл ерөөсө би ч нэг одоо нэг цуваагаар ингээл нэг ийштэй шиг өмнөд явчих чинь шаал хилтгэе нэг саарлунгийн өмдөмсөөл бор бажик өмсөөл ороод ирнэ шүү дээ. Тэгсээ чи болжилтоо на бор бажик болжилтоо чи үсүүсээгүү 50 гараад чи Тэр чинь нэг хүн гомдох юм.
Өссөн үсээгүй чи 50 гараад 60 төхөөд ирэхээр бор бажиг өмсөж штэ гэсэн. Би бор өнгөд дуртай. Энэ бол нариг ойлоо шүү дээ. Тэгээ яг хүчээгээ асуудаг саний асуултаас гой. Гэхдээ үнэхээр хэцүү. Нэг клуб ч нөгөө нэг хүнээр амьдэрдэг л ерөөсөө л юу штэ. Тэ? Хүн хүчээр л амьдэрдэг, хүн байж ижил орж иж клуб явна. Тэ? Зовлон бол амар их. Миний хувьд одоо яг зүгээр удаагүй ч гэсэн одоо манай клуб хэд энэ жил чинь 5 жил болж байгаа байхгүй юу. Тэгэхэд л хэцүү. Тэгэл би заримдаа би ч бас өөрөө жоохон яг клубийнхаа залгаас ер нь жоохон нэг шаардлага амар тавьдаг жоохон тийм өглөө байраа. Зүйлдэ манайхан тийм болсон. Гэс одоо нөгөөдөг ч ирээд өглөөд байна шүү. Тийм болсон. Намайг хэсэгдэн шүү. Айгу өглөө гэдэг шүү. Ер нь бол тэгээд ер нь бол амар хэцүү. Энэ бол ер нь бүх клуб тулгардаг том асуудал юм шиг. Тэгээд сүүлдээ би бодсон тэгээд 4 жил гаруй ингээл жоохон ингээд шаардаж ингэх хэвээр тэгэх хэвээр гэж үлдсэн. За одоо энэ жилээс эхлээд аргаа ахаад өөрчлөе те. Яад гişүүдээ тогтоох уу. Гэл юу янз бүр ажиллаж эхэлж байгаа байхгүй. Энэ клуб гэдэг чинь хүн байх хэвээр, хүний олон болох хэвээр ингээд тэгээд хүн хүмүүсийг бас үлдээх хэвээр те. Дээрээс нь би бас нэг одоо сүүлийн одоо ингээд залуучууд хөгшин залгоод жинзийн үеийнх нь их амар халдвартай юм болов гэж хараад шүү. Нөгөө ах нартай амар халдварладаг. Жинзийн үе чинь нэг тийм шүү те. Докторгүй ингээл хүний нэг юунд байх дургу яг өөрийнхөө хэлгэн маялал таалагдахгүй бол явцдаг те. Тэгвэл нөгөө хуучууд нь бас нөгөө жинжийг хараад дөөрөөд юм яа тийм баг жинжисэг болох гэдэг юм шүү. Жохон юм илжүүл ингээл гомдоочих шиг те. Айгу ер нь төвхтэй юм лээ. Хэцүү. Тэгэл маш судалгаа хэрэгтэй, аргыг нь олох хэрэгтэй. Тэгээд бас дээрээс нь амар зал хэрэгтэй юм лээ. Тэ. Яг наадал дээрс нь хамгийн их зовлон мэдэх нь бол магадгүй манай клуб хаа. Ягаад гэвэл хамгийн их залуучууд манай клуб ерөнхийдөө насчлалын үед бол залуучууд ихтэй харагддаг. Гэтэ яг клуб болгонд байхын үед байгаа шүү дээ. Тэгээ нөгөө масын үед маахч одоо яг 2000-аас гожод дэш гэж ярих доош дэш авах танах. 2000-аас дэш гэж ярина шүү дээ. 2000 2003 4 оных нь чинь. 2000-аас дэш нь маань клуб гэж баг 60%. Тий. Тэгэхээр 2000-аас доош 80 70 хүртэл үлдсэн 40% ахна шүү дээ. Тэгэхээр бас яг чиний хэлдгээр тэр хүмүүстэй харьцах бол хамгийн чанга. Гэтэ би нэг юм дээр айгүй ингээд шамтраад ч юм уу ингээд болич гэдэг юм уу бодол төрж ирсэн юм баггүй. Би энд хоббигоороо энэ клубд орсон шүү дээ. Би хоббигоо дагаад тэгээ зүгээр хоббигоороо нэгдсэн нэг хэсэг бүлэг залуучууд энд одоо ингээд зүгээр би ажилласаа амьдралаасаа авч байгаа бүх стрессээ гаргаж клубтээ очиж залуучуудтайгаа гоё мотоо аялал хийж эр хүний мэдрэх ёстой мэдрэмжийг авч стрессийг тайлж явах гэдэг шүү дээ. Гэхдээ яг бас нэг удирдлагын төвшөнд очсон байдаг. Тэгсэн ирнэ дахиад клубтээ стресстэн гэхээр би хоббигоо хөөснө илүү стресстэйгээр айгүй хүн санагдаж байна надад бол. Би зүгээр хоббигоо хөөснө илүү стресстэй гэхээр нөгөөдөөс утгагүй болчих واخгүй тий. Би уг нь энд стрессээ тайлах гэж хэлж байгаа. Тэнгүүд нөгөө залуучуудыг ингээ бас нэг юм базах одоо тэр чинь яг үндэ бид нэг базахгүй тагаадаа тэр хүн болохгүй байгаадаа биш. Насан залуу туршлага багтай учраас аюулгүй явуулахын тулд хатгаа хүндэлдэг байхын тулд бид нэр өглөөд одоо нөгөө нэг ааш мунтагаараа дуудуулаад байгаа байхгүй тий. Тэрнээс яг үндсэндээ тэр хүнийг яг тийм моточин хүн болчоосоо клубын соёлыг сурчаасаа л гэж өглөөд байгааг тэр хүмүүс маань ойлгохгүй ойлгосон ч тэд нар нөгөө тийм зөөлөн систем шиг бодоод идэв шүү байна тий. Тэгээ яг тэр тал дээр бол яг нэг дамаа тэр зэнжиг үеийнхтэй харьцахад маа тэр амар чанга байдаг. Тийм хүн болж байсан. Манай клубын одоо дотоод клуб болгон дотоод дөрвөмтэй байгаа шүү дээ. Тий. Манайс ч болохоор яг л хагас зэрэгжилттэй шүү дээ. Тэгэл ерөөсөө яг жишээ нь одоо өнөөдөр орж ирсэн перспект байх юм бол өчигдөр орж ирсэн перспект нь одоо жоохон бас нэг нөгөөдхийг чи яа тэр санал авчиртай байж гэдэг нэг жоохон ингэ явцдаг. Тийм болохоор угсаа яг нөгөө орж ирсэн дараалалаараа угсаа би энийг бас манайх ч хүндлэм хийвчтэй. Тэгээд одоо жишээ нь сундууд одоо над руу хэлээл заяа өгшөө чи нэг тийм арга хэмжээр улсууд аваа явчих уу ингэхүүд их үү тийгээд өгшөө. Тэгэн гутаа дараад би бас нэг ажил гарчлаа чи өөрөө хүмүүсүүд аваа явчих уу. Би ч гэсэн болохгүй шүү дээ. За маршлтаа татгач гэдэг юм байна шүү дээ. Тий. Тэгээд ерөөсө
байх хугацаанд бие биенийхээ ерөөсө орлоод явах нь хэрэгждэг үгүйсэ тий. Тэр үл яг глобал болгонд байгаа. Тий. Одоо гоё мэдрэмж за маань нэг асуулт чинь. Гоё мэдрэмж яриач гоё яг Америкийн chapter 16-д Монгол радиос за яг энэ колорсоо те патч нуруунд дээр одоо яг энэ өмсөх гоё мэдрэмж. Тэгээ зам дээр гараад яг зөвхөн патчтайгаа те хин үед мотоцикл унаа явах мэдрэмжийг гоё яриач. Тэр 16 10 жилийн өмнөх те Юусэн унтдаггүйсэн. манай энэ юу Америкт байгаа ш тэгэл бодлоос байгаад Тий. тэгэл яг тэр анхны патчтайгаа колорстойгоо Улаанбаатарын замаар явсан мэдрэмжийг л гоё. Одоо ч гоё шүү дээ. Яг ингэ тэрийг явдаг шүү дээ. Одоо ч. Манай гоё үзэгчдэд гоё Ер нь бол бид нар чинь нэг энийг өмсөд одоо юу гэдэг одоо бид нар чинь орон нутгийг аялалд гарна шүү дээ. Ерөөсөө урд чинь унтдаг. Одоо талын салхи бол за тэгээд баг яг тийм 2 хоногийн өмнөөс ерөөсөө баг унтдаггүй ерөөсөө ингээд нойр хөрдгөө. Тэгэл нөгөө нэг чатанд орж идэх хүмүүс чинь аяллаа урдчин ч юм уу одоо гэдэг талын салхигийн урдчин бүгд шинжигээ чатанд одоо клубын чатанд ерөөсөө шинжигээ дон ерөөсөө. Ер нь яхаа тэр гоё мэдрэмж анх өмсөд явж байсан зү одоо гэдэг патча аваад колорс өмсөө явж байсан. Тэр гоё юм. Одоо ч ер нь тийм тэр ер нь манай 16 17 онд чи бид нар чинь бол ерөөсө шүн унтдаггүй байсан байхгүй. Тэр үед чинь нөгөө нэг мотоцикл чи цөөхөн байсан. Тэгээ нэг Улаанбаатар хотын гудамжаар чи гээд бид нар юу хийж байгааг мэддэхгүй ерөөсө талбай ордыг зогсоол, циркнийг ор зогсоол ерөөсө ингээд таараа яваад таараа. Тэгээд бид очиод капкад татхан татаад удлаа нэмээд сууж байгаа. Нэмэтгэд өглөө 5 6 цаг болцсон. Тэгээд 5 6 цагаар гэртээ орж мотоциклоо тавьчаад буцаад ажиллагаа гараад авчихсан. Тэгээд ажиллаа тарж ирчээд оройн хүн чинь ядрах хэвчээ. Ядрахгүй ерөөсө оройн би тэгэхэд нөгөө нэг нас хүрээгүй хүүхэд байгаа шүү дээ. Эхнэрээс очив. Би нэг гарчаад ирээд хөөхлөж. Юу яриад байгаа чи юм бэ? Би нэг ойрхоо гарчаад тэгээ Сибирь гараад тэгээд ерөөсө жөндгөө орой авчдаг. Тэгээд ерөөсө нөгөө манай ч нэг ширэн коллежтэй байсан. Тэр мис ч удаан зүг явахсаар чи энэ ч бас шилүү зүүндээс нэлээд дардсан шүү дээ. Тийм мэдрэмж ерөөсө байхгүй ерөөсө. Тэрийг өмсөөл ерөөсө явж л байвал аз жаргал байсан. Одоо ч болохоор нэг шөнө оройгоор явахыг хордог болсон байна. Нэгт хоёрт тэгээд ер нь яг нууц үйлсүүд игээд ажлаа амжуулж нэг ганц нэг газраар ороод ядардаг болоод байна шүү дээ. өөрөө ядардаг. Өцөгс тавьж байгаа юм шиг машин дээр кондишнер тавиа явж яг гэх юм одоо тийм болох гэдэг шүү дээ. Манай өчөөгийн асууя гэсэн асуулт. Түрүү нөгөө клубтэй холбоотойгоор одоо нөгөө хэцүүгийн асуулт юм чи эргээд нөгөө нэг сая ярьжсэн хагас хэрэгжилтэй гэдэг. Тэгэхээр танай клубийн хувьд одоо алдаа гаргасан ч юм уу зөрчил гаргасан гэж ярьдэн ш бид нэр. Тий. Тим гişүүдээ ер нь яаж шийдэж байна? Ямар шийдэл оноод үгүй нууц зөвшөөр. За энэ нөгөө нэг манайх чинь энэ клубийн нөгөө нэг одоо жишээ нь сум байна л та. Одоо энэ сумнаас аавна. Тий. Одоо энэ чинь жишээ нь одоо манай перспектив гэхэд одоо нэг сумгүй явж байгаа. Тэгээд алдаа дутагдал гарах юм бол сумнаас аавна. Хэрвээ тэгээ бүр яагаад цахилгуутаад байгаа нөхдүүдийг мембер байсан нөхдүүдийг шууд перспект болгох жишээ нь. Бүтэн хуулах ч юм уу. Тиймэрхүү юмудаа хийн штэ бас. Хөөн клубээс хасна. Тэр сум чинь оны ялгаа биш үү? Оны ялгаа. Тэгэнгუутаа яг энэ чинь нөгөө нэг амжилт бүтээл гаргаснараа бас сумаа авч болно штэ бас. Одоо жишээ нь 2025 онд жишээ нь хүрлээ юу хийсэн. За энэ нөхөр үнэхээр клубтэй ач холбогдолтой юм хийсэн байна. 2024 онд Хүрэл чулуун Баян-Улгийн аймаг руу Аянбат хийсэн байна. За энэ Аянбат хийсэн нөхрийг яах вэ? Жилийн эцээр нэг сумаар шагнах хэрэгтэй. Тэгээд клубээс тэр жилийн бас нэг Аянбат хийх чинь бас залуучуудаа бас гоё цол шүү дээ тийм ээ. Тэр чинь бүр тэгээ Монголоос биш. Тэгээд бүр олон улсаас өгдөг тийм тэмдэг байгаа. Тэр үнийг хийхэд бол явсан нөхдүүдээ бас урамшуулдаг. Тиймэрхүү л баггүй. Тэгэхээр ч одоо хинч нөгөө нэг за яг хоо тэр гойд хийж авч байгаа нь бас гоё юм. Тэрнээс гадна нөгөө оны ялгаа авцсан хүн алдахыг бас хүсэхгүй юм биш тий. Тийм шүү дээ. Тэгэх юм бол тэгэл уушлаараа хөшөөгөл цаас нутгаа авчраад биш тэгэл бол авчих шүү дээ. 3 жил хэдэн жилээр байх вэ? 3 жилээр нэг сум хийж явна шүү дээ. Одоо тэгэл 3 жил болчоод
ганц алдаанаас болоод ахвал хайр үзтээ харамсан үзтээ. Тий. Тэгээ 3 жилээр хийсэн. Тэгээ дээрээс нь яг хуу тийм клуб арга хэмжээнд орсон нөхдүүдэд одоо сая чинь гэхэд нөх хүндүүгийнх нэг юу хийлээ штэ. Билардын тэмцээн хийгээд манайхаас чи 3 дугаар байранд орсон манай Панз гэж залуу. Тэр нөхөр чи одоо бас одоо бид тэр бас яриад л штэ бас клубын нэр хүнд гаргасан. Тий штэ. Тэр нөхрийг одоо энэ талын хэсэгтэр нэг сумхгүй яах уу гэж бид тэр ч бас хоорондоо юм ярьж л байгаа шээс. Өөртөө гоё юм бэ. Өөртөө хаалж чинь. Тий. Яг хатуу ширүү үедээ хатуу ширүү байх хэрэгтэй байхгүй. Ер нь бол арга хэмжээ авах үедээ аавна. Оромжуулах үедээ бас оромжуулах хэрэгтэй. Тий. I came from the mud. There's dirt on my hands. Strong like a tree. There's roots where I stand. Oh, I've been Brap подкастын season 2 дугаар үргэлжилсээр бидний удирдал эхэллээ. Let's Brap! За манай зочин энэ зочин хөтлөгч байгаа яриулъя. Хөндлөнгөөс ер нь юу ярмаар нь юу ингэж би байсан бол ингэж ярих байсан да гэсэн юм бол байж л байгаа жамд. Яг зочин хөтлөгчийн үүргийг үзсэн. Ерөнхийдөө бол өөрөө ярих биш очтол ярих юм билээ. Тэгээ. За хоёр зочноос гоё. Яг зүгээр манай подкаст үргэлжилж байна. Тэгэхээр энэ Brap подкаст маань бас зочин хөтлөгчөөр өрсөнд баярлалаа. Тэгэхээр яг энүүтэйгээ холбоотойгоор хоёр зочин хөтлөгчөөс Brap гэхээр яг юу санагдаж байна? Энэ талаараа гоё бүгд яриагаа өргөжүүлж явъя хөө. Brap гэхээр хамгийн түрүүнд ямар одоо үг үуч гэдэг юм уу, үйлдэлч гэдэг юм уу, өгүүлбэрч гэдэг юм уу, юу бодогдож байна? Дэсэ бүгд яриа. Надад л хэдэж шууд инкуш билгээр орж ирсэн. Инкуш билгээр л орж иж байгаа шүү. Би санаанд орохгүй юм. Чи ард байдаг болохоор би сая чи спортныхоо хариуцлага гэж авчлаа. Би сая хэлчихээд анхаа өөр төрөгч байгаа байхгүй. Гэхдээ манай Brap нэгдэл чинь бид гуравч аюу гой нэгдсэн. Тэгээд мэдээж анхаа байхгүй бол энэ гой дугаарууд контент явахгүй шүү дээ. Явахгүй байхгүй. Тэгээд бид гур яг тус яг л хийх ёстой ажиллал гоё нэг хүн байхгүй бол хоосор явчихдаг байхгүй айгүй сонио. Тэгээд анхаа байхгүй бол дугаар гарахгүй. Бид гурч бас муудалцгаа асууд. Энэ чинь сүүлийн үед үнд ороо. Манай гурч их муудалцнаа. Дугаар болгон дээр муудалцсан. Анхаа байхгүйгаас болоод манай орох очир бай сараар хоцорлоо гэдэг. Сая тэгэл сүүлийн дугаар муураас нэг хэсэг жоохон 2 сар гараа энэ жоо удаашрлаа тийм ээ. Би гадагшаа тачаа яваа тийм. Дээрээс манай оноос гадагшаа. Гадагшаа нэрээ. Аймгийн төвийн Бээжин гэдэг юм аа гэдэг. Манай гадагшаа гараад Та хоёр бас нэг асуулт асууд. Миний хувьд бас нэг юм асуучих гэж байна. Хоёрын хувьд одоо юу гэдэг? Монгол Райдерсийг нь яг юу гэж харддаг? яг MC клуб яг миний нэг түрүүний vice president нөө Бацаагийн хэлдгээр юу ах клуб тийм ээ. Дээрээс мэдээж би бол яг нэгээр илүү бол 1000-аар хэлэх гэдэг үгээр амар өөрөө бодож авдаг байхгүй. Би хэлэх үү? Би яриа тусчих байж байгаа. Данд далхнаа орж. Миний одоо яг Монгол шинж агуулгыг шингээсэн клуб болон гэж хардтай. Яг тэгвэл нодлон би бас илүү бүр амар гоё үнж ирсэн. Талын салхиар ямар гоё сэтгэл гаргаж та бүхэн яг гоё дээлэмсээ дээр илүү гоё надад бүр амар зүгээр вау гэж ойлсон зүгээр бүгд юм ард малгайтай те. Ямар гоё харж ирсэн бай. Ер нь яг Монголын яг үндэсний гоё тийм хэв шинжийг агуулсан тийм
клубын болов гэж би амар хардсан ш. Тэгээд хийх юм яг хийчихэл бусдаар бол ингээд жимээгөө сууждаг ажиглаач юм уу те. Иймэрхүү яг талаас нь би яг хардсан ш. Тэ. За одоо анхаа. За миний хувьд бол Монгол Riders MC клуб бол төв алгассан. MC клуб болов гэж боддتي. Америк шүү. Америк төв штэ ядчих бас тийм ээ. Тийм. Тэгээ ер нь бол дажгүй залуучууд харддаг. Би одоо надад одоо 2019 оноос хойш талын салхи их архивууд одоо надад хадгалж явж идэг байхгүй. Чи тэгээ наадахаар юу гэж хэлэх гээд байна? Чинээс октоо зургийг чи би 50 шүү. Чинээс октоо зургийг чи би 50 шүү. Өөцгөө зурж байгаа шүү гэдэг. Анда. Анда гоё байна. Янз бүрийн царай юу л хийсэн зурнууд байгаа шин нэрээ. Анхаагийн хэлсэн дээр бас ер нь бол бидний бас нэг гоё бахархал байдаг. Ер нь Америкт байж н тэ Америкээс үүдэлтэй бид нар Америкт үндсэндээ бол одоо яг 202 том клуб байгаа шүү дээ. Тэ тэрэн дээр 3 дахаас нь ингээд манай Монгол Riders ороод ирсэн. Тэнд байна гэдэгс бас бидний айгүй том бахархал байхгүй. Бид нар ч бас тэр Америкт байгаа залуучууд айгүй хүндлэн бас гоё залуучууд байгаа тэнд. Залуучууд дандаа манай ах нар байж байгаа. Тэ. Тэдэртээ бас нэг мэд төрөгчээ. Тэ. Ер нь бидний бас нэг бахархал манай талигач зааг яах манаас. Тэ. Дээрээс бидний харддаг л байлгүй. Бид ингэ тэ сайн сайхан явж байгааг. Ер нь тэр хүний үүсгэн байгуулсан бүх юмыг бид нар чи ингээд нэг гоё аваад явчих юмсаа гэдэг үүднээс ер нь бусдаас хөндлөх хэрэгтэй, тэнд байгаа хүмүүсээ хөндлөх хэрэгтэй, энд байгаа хүмүүс нь ч гэсэн хийндээ гоё хөндлөлттэй байх хэрэгтэй гэж бодоод ер нь биднийг аяг хичээж явдаг нэрээ хугалчихгүй юмсаа гэдэг утгаас. Дээрээс нөгөө би бас одоо нэг төр Америк энтергээд ярьсных нэг юм ярьж аас нөрөг Монгол Riders-аас бас нэг юм клуб салаад гарчдээ шүү дээ. Одоо нөгөө Америкээс одоо Монголс гэж бас нэг chapter Монголд ороод ирсэн. Тэрний талаар яриач. Одоо жишээ нь клубээс яг ингээд бас итгэжсэн. За энэ яг л ингээд гоё клубтэй удаан маниттэй ингээд гоё байна гэсэн гараал явах тиймэрхүү бэд шүү дээ. Яг тухайн үед ингээд гарч яваад тэнд өөр ингээд Америкийн Монголсын chapter болоод Монголс гээд гараад ирэхэд ямар байсан найзд. Яг ер нь бол анхандаа чи бас ер нь бол хэцүү байхгүй. Аюугаа сайхан дотн нөхрөлж байсан гоё найзууд ингээд яг бид нар нэг хэрэлдэж муудалцаад ингэж хоёр тишээ болоог болсод тэгээд яг ингээд Монголс гээд яг тэр хүмүүс нь өөрсдөө шийдвэр гаргаад өөрсдөө гээд явж байгаа. Монголс гэдэг клуб ингээ байгуулад. Одоо ч бид нар энэ холбоотой найз нөхөд. Яг тэр ингээд зөвлөл бус юм ингээд хүлэн зөвшөөрөхгүй гэдэг нэг тийм асуудал байгаа даа. Тэр яг заахаа тийм байлаа гэсэн бидний эзэс бидний нөхрөл ер нь дуусахгүй гэсэн үг байхгүй юу? Ер нь бол эзэс найз нөхдөөрөө байж байна. Яг ганх гараа явах жоохон эвгүй л байдаг гэсэн ер нь бол. Ер нь тэр шийдвэрийг юу гэж хардаг? Одоо Монголд энэ Монголс орж ирэх нь ер нь цаг хугацаанууд одоо ер нь хүлээн зөвшөөрсөн үү? Эсвэл ер нь ч дэмий байсан да гэдэг үе бас бодол одоо байна уу? Ямар бодол байдаг вэ? Яг хөссөн хөсөөгөө хизээ нэг цагт орж ирэх л байсан. Ер нь цаг хугацааны асуудал. Тий, цаг хугацааны асуудал. Тэгээд тэр хин оруулж ирэх вэ л гэдэг. Тэгээд тэр заа угаасаа орж ирэх нь тодорхой Монголч угаасаа дэлхийд даяар тархацсан байж байгаа. Тий, угаасаа том клуб. Тэгээд Азуудаас ер нь нэлээд бас ер нь. Тий, Аз тэр найгүйх байгаа шүү ер нь бол. Би яг танаа клубээс гараа явсан яг тэр яг өөрөө оруулж ирсэн л гэдэгсэн. Тэгээд би нэг дүү хүү байд юм лээ. Тэндээ би уулзч ярилцчихсан л та. Тэгээд бас энэ подкастт бас ураад нэг оруулнаа гэдэг хэлсэн байгаа. Яг өөр бол яг болно л гэж хэлээ. Яг эзэн нэгэн цагт Монголынх нь бас манай Wrap Moto подкаст ер нь бол орох бах. Тэгээд бас урилгын өмнө хүлээж аваарай гэж бас энэ дашрамд хэлмээр байна. Тэ. За манай хүчээд Түрүүний асуултын хариуг. Түрүүний асуултын хариу юу? Тий. Яг юу яг би зүгээр гоёор нь ярих юм бол яг энэ хүү Шанхай хоёртой маань давхцчихгүй тийм. Тэгвэл би арай тийм сүргүүр нь ярьчих. Бүр ингэж хэлж байгаа.
Яагаад вэ гэж байгаа бол та нар бол бүр үлгэр жишээ одоо бүр бидний ингээд дагуулж явах хэрэгтэй клуб. За одоо 10 жил болчлоо. За бидний хувьд бол нэг 5 жилийн үр үзээ явж байгаа. Тэгэнгүүт өмнө нь 5 жилийг өнгөрөөцөн, нилээцэн, дээрээс нь нэг төв дэлхийд давтсан учраас өнөөдөр Монголын мотор соёлд үлгэлэн дуурайлт бол яг харагдаж байгаа л да. Түрүүний дээр яриад байгаа Монгол хуртас ийм гоё үзэмж. Гэхдээ нэг яг биднэрд суух соёлыг соёл тал дээрээ ч гэдэг юм уу бие авч явах тал дээрээ бүр илүү тэнэг бодтойгоор үлгэлэн дуурайлаад нэг мотоклуб ямар байх ёстой, яаж байх ёстой ингээд бүр гоё манлайлаад өгөөсөгээд тийм хурцлж хэлмээр юм би бол. Бүр тийм илүү мантайлж өгөөсэй, илүү урд яваад ингээд харуулад одоо та түрүү хэллээ шүү дээ. Дүүнэр ирж минд бидэхгүй байх, ингэхгүй байх, тэхгүй байх гэдэг дээр нь одоо ингээд гүүж чод минд бидэхэд ингээд бусад клубээс хамгийн түрүүл та нар дээр очиж ингээд минд мэддэг болтол нь илүү юм гоё манлайлж өгөөрэй л гэж хэлмээр. Арай өөр үзгээс. Тий. За тэгээд одоо юу харилцааны талаар жоохон ярилцаа. Одоо илүүтэй манай Вараб мото подкастыг ер нь зөвхөн бид нар моцикл гээгүй моцикл бас сонирхдаг ундган хүн байж болно шүү тийм ээ. Бас түлхүү нөгөө нэг нийгэмд моциклчд ийм шүү, тийм шүү гэдгийг эргээр бас харуулж өгөхийг хүссэн тийм бас дугаар байдаг давхар. Дээрээс нь бид нар яг ихэвчлэн зөвхөн нөгөө нэг одоо энэ чинь төрлөөр бол олон моцикл сонсож байгаа шүү дээ манай Варабыг те. Кросс, байк, өөр юу гэдэг те. Энэ асуулт нь зөвхөн өөр энэ хүнд ангиллын крузер шопор шүү дээ. Одоо энэ клубүүд байгаа шүү дээ. Нэг 20-од клуб байгаа те. Зөвхөн энэ клубүүдонд клуб хоорондын нөхөрл харилцаа ийм нэгдэл яг ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Энэ тал дээр бол миний хувьд бол зүгээр ер нь бол айгүй гоё хөгжиж байгаа гэж харагддаг. Гэтэ мэдээж одоо хоёр зочныхоо дараа ч юм уу илүү гоё тайлбар тавьсан дээр баг тий. Ер нь бол одоо нөгөө нэг манай клуб ч юм болохоор бус клубүүд ч гэсэн угаасаа сайн үнсэн аян гихсэн хийдэг тийм ээ. Одоо жишээ нь танай клуб гэхэд сайн үнсэн аян хийсэн үү? Одоо хийсэн тий. Тийм болохоор хүмүүс ч нөгөө нэг сайн үнсэн аян хийн гута сошиалор нэг амир нөгөө нэг дэвсдэггүй шүү дээ тий. Өөрсдийнхөө нөгөө архивдаар хадгалаад байдаг. Тэднийг яг нөгөө нэг хийсэн юмнуудаа ер нь эргээд харахаар их гоё байдаг. Тий. Одоо чиний асуултаас жоохон далигаа явцсан байж магадгүй шүү. Тэгээд одоо тэр маань надад их гоё байд юм аа. Эргээ бодоход тэдонд нэг тим хийсэндээ бас нэг зураг бичнийг хадгалсан. Тэр болгоныг хараа байж байгаа их гоё байд юм аа. Одоо тэгэхээр яг нэг өөрийнхөө клубыг амир тийм овоолох гэж магадгүй шүү. Хамаагүй. Хийсэн бол яах вэ? Тий. Хийсэн юмнуудаа угаасаа эргээ бодохоор их гоё байдаг. Ер нь гэтээ манайх ч одоо нэг клубын 10 жил босгож байгаа гэдэг утгаараа ер нь хийсэн ажлуудаа амир гоё нэг дүгнээд тэдонд юу хийсэн бэ гэдгээ нэг тиймэрхүү нэг хүмүүсийг таниулсан юм хийн гэсэн бодолтой байх. Зөв. Тэр нь одоо ивент маягийн бүсэг үү? Ямар юу яг юу маань одоо танилт юу хийсэн бэ гэдгээ одоо жишээ 10 жилийн хугацаанд одоо Монгол Riders нийгэмд хэрэгтэй юм юу хийсэн бэ? Яг 10 жил дээр бүх юм тайлгнана. Тий. тэрийг сошиалаар тайлбарлах юм уу? Тий, сошиалар болон тэнгуутаа арга хэмжээнд дээр угаасаа танилцуулна гэсэн бодолтой байх. Намаа хүслээр. Чи ирээ. Чамаа зураглаачаар авна. За би нэг асуулт асуу дараа нь бас нэг тайлбар хэлье энэ асуултынхаа араас. За клубүүд хоорондоо аль эр бертан лагуу эсвэл арай өөр хөдөлгөөн үзүүлсэн илүү бертаа байх уу? Одоо клуб нь те. Манай клуб одоо ер нь яг нууцыг хэлэхэд клуб болгоны бодол байдаг шүү дээ. Манайх гоё шааж байгаа хаа, манайх гоё шааж чинь те. Энийг ингэжүүл бид нар их гоё харагдана. Бид нар хаалан тална. Яг нууцгүй нэг нүгөө ярахад байдаг байхгүй юм. Энийг бид нар яаж тэгвэл тэр амираа яаж харагдуулах хэвээр вэ? Эсвэл аль бертан лаг болж явах уу? Эсвэл арай өөрөөр тэрийг харуулах хэвээр юу?
биднэрт тийм бодлоо итгэж шүү дээ. Харин тийм. Ер нь одоо манай клуб одоо гэдэг миний хувьд одоо нэг тийм амар бодол одоо гэдэг бид нар эр бэрээ гахуулаад ингэнэ гэж. Биднэрт л ер нь бол тийм бодол байдаг шүү дээ. Ер нь бол энийг ингээд сошиалар бүх юм одоо ер нь та хардаг л ах ер нь бол сошиалар бүх юмаа саваал одоо гэдэг ингээл манайх ингэж тэгж барагтаа бол тийм хийдэг шүү бид нар. Одоо тэр сайн юм аа гэхэд бидэрт одоо ингээд сошиалар тавиаг юм зөндөө байна шүү дээ. Одоо хичээл бид нар одоо энэ хэдэн сургуулийн хараг хүүхдүүдийн сургууль чинь 100 айлын тэнд байдаг чинь 29 хэд тийм чинь бид нар очиод ингээд одоо барил цаас гэдэг юм чи авч ингээд өгч байгаа байхгүй нэг 4 айц цаас. Тэгээд яг нэг хэрэгцээ болгоод бид нар ингээд референс авчирцсан. Тэгээд авчиж ориулаад авчиж өгч байгаа. Тэр мэрийг бид нар ч ерөөс ингээд сошиал тавихгүй байгаа шүү дээ. Ер нь бол өөрөөсөө өөр клубээр авчиж өгөөд ингээд бүх юмудаа ингээд тэгэхэд тэнд яг тэр нэг сошиал тавьчихдаг юм уусаа бас нэг хүүхдүүдийн ирэх ашиг юм хум гэдэг нэг бас нэг айгүйх юм хөндөгдөж магадгүй гэдэг үүднээсээ бид нар эцэгчүүд нь ч бас дургуутж магадгүй шүү дээ. Ер нь бол тэгээ очиж ингээд сайн хийгээд ингээд юм өгж байгаа байхгүй. Яг нэг их биш ч гэсэн тэр чинь одоо бага хэмжээний юм бас тэр чинь үнэхээр бас айгүйх баярлдаг юм билээ л дээ. Ер нь бол тэгээ ингээд 4 хайрцаг цаас аваачаад өгөх чинь тэр чинь ингээд энэ одоо яг яах вэ хэр удаан хугацаанд хэрэглэх хөөхөд зөвхөн хаврын нэг шалгалталд аавна гэж байгаа. Тэгээд ингээд уулсан мусаас таад ингээд юм гуйж болдгоо юм гэхээр улсаас тийм санхүүжилт байдаг. Тэгээ бид нар чинь нэг сошиал машлаа за яшиг шиг. Яг ер нь бол хийж байгаа юм ер нь бол аюу их байдаг. Ер нь бол одоо ингээд бэлгэсэл тараадаг ч юм уу шинэ жил нэлээр энтэнд одоо тэр за дарахны тэр юу нэг хорт тодортой залууд очиж юм дасаасаа тэр яг нэг нэвтрүүлэг ус хийгээд явъя гэд зам дараагийн нэвтрүүлэг хийгээд зүг явсан. Ер нь бол аль болох юм одоо нэг сошиалд нэг хитгэх тавиад идэг ер нь жоохон дараахан гэх юм одоо ер нь бол нийгэмд одоо байр сууриа хүрэх юу бол ер нь бол далдвар бол байнга тий байнга ер нь бол бацаа яах вэ? Ер нь одоо клубүүд маань хоорондоо хэм нэгдэлтэй байж л биендээ хүндэлтэй хандх болоо гэж боддоо шүү дээ. Бусдаар тэгээс эднийх нэг тиймэрхүү мотоциклтай тийм клуб байдаг да. Тийм хүүхдүүдтэй тиймдээ гэж ерөөсө манайх чинь тийм ярьдгүй. Бус клубээр ч гэсэн угаасаа тийм болоо гэж бодож байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ч угаасаа хоорондоо ийм нэгдэлтэй асфальтын зам дээр бүгдээрээ л явж байгаа. Монголч угаасаа улираас маш богинохон шүү дээ. Тэр богинохон үедээ хоорондоо эвтэй найртай байж байгаа. Өвлийн улиралтай ч гэсэн хоорондоо эвтэй найртай байдгийг MMA чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу клуб өөрөө өөрсдийн гэсэн тэмцээнд сугсаа авчлаа шүү дээ одоо тий. Тэгэл жил болгон тэр болгоно хийгээл ерөөсө хоорондоо ийм наримталтай байвал гоё гэж бодож байгаа миний хувьд. За би яагаад цай зүгээр ингэж асууж байгааг бол албаар л асуусан л та. Яг сүүлийн үед нэг шинээр гарсан нэг ер нь нэг клубүүд юу яг тиймэрхүү характертай гарч ирэх гээд байгаа ш надад санагдсан байхгүй юу. Манай хоттой ингэж гарч ирээл тий. Амар залуучуудыг гаргаж ирээл. Тэг эднийхийг харахаар зүгээр алдаг юм шиг байна. Бараг л нэг яг нэг тэр бүр хуучин бүр тэр нэг гадаадын тэр ганг клубүүд яг ингэ шинэ үеийн залуучууд тийшээ нэг сонио тэмүүлээд байгаа юм шиг надад санагдаад байна. Тэгээ одоо өнгөрсөн хугацаанд одоо талын салхи гэдэг арга хэмжээ одоо ингээд үндсэндээ 10 жилдээ ирж байгаа байхгүй. Энэ хугацаанд талын салхи гэдэг арга хэмжээ чи 11 жил ингээд зохион байгуулагдаад одоо ингээд ирж байгаа. Тэг чин одоо бидний эв нэгдэл гэдэг юм ерөөс тэн дээр харагддаг байхгүй. Ягаад тэгэхээр тэнд нэг ч клуб хоорондоо аргалдах, муудалцах. Одоо ер нь бол үндсэндээ ихэнх нь юм залуучууд байхгүй. Тий. Залуучууд их олол нэг газар цугларахаар яадаг гэлээ тийм биз дээ. Ууж ицсэн залуучууд хоорондоо маргалдаг, зодтолдог, өчнө асуудал гардаг. Тэгэхэд талын салхи гэдэг арга хэмжээнд дээрээс би лав мэдхгүй юм тийм зодон зохион гэж юм болж исэн тийм. Яг л мартаач нэг ер нь бол тийм байдаг. Тэр өдөр яг бүгд гоё нэг эрэг тэрвэрлдэл явчихдаг тий. Ер нь бол тийм би л ер нь бол сонсож байгаа. Харж байгаа ч угаасаа. Тэгэхээр тэр чинь л одоо юу гэдэг бидний биеийнхаа дээр гарах гэсэн тийм асуудал өсөй байдаггүй гэдгийг би бол тэгж л харддаг юм байна. Магадгүй талын салхи ярьсных Монгол Riders MC маань талын салхийг нэг өдрөө зохион байгуулж үзхийн санагс нэг бодол байдаг. Бага шүү дээ. Ер нь клуб болгонд л байдаг шүү дээ.
Ер нь санал тавил дуртай хүлээж авах уу? Ер нь аав нь яг нэг боломж болсон. Энэ жил чи яг бид нар MMA ч угаасаа тэгж явахгүй. Хий гэсэн клуб байж шууд хийж болно. Яг энэ жил чи бид нар 10 жил мэлгээд юм давхцаад аюу их юм давхцаад байгаа байхгүй ер нь бол. Тэ нэг дараа жил мэлээс юм. Тэрний дараа жилээс. Яг нь олон клубүүд хоорондоо ингээд хуваагаад ч юм ээжтэй боломжтой юм байна. Бас нэг жилийн өөр яг гоё өнгө айс гарах бас гоё те. Тэгж гарвал. Угаасаа тэгж төөрж явж байгаа юм. Гэхдээ ер нь бол яг ээлжлээд хийж болно. Тий. Тэгээд саналаа өгөөд хийж болох байх. Хийхгүй. Хийж болно. Хийхгүй байж болно тийм ээ. Яг нэг клуб ч өөртөө нэг хий гэсэн клуб ч нэг боломж болцоо бас юм харахгүй болоо шууд очиод ингээд за манайх тэгээ ингээд бас нэг хоёрын хооронд юм хийчихвэл бас хэцүү байна. Энд чинь урд урдных чи их гойгоо арга хэмжээнүүд болж байгаа. Тэдрээс ядаж тэднийхээ хэмжээнд хүрч хийхгүй болол бас энэ чинь хэцүү байхгүй. Энд дээр манай скалсын их өндөр босоо тавьсан тий. Тэгсэн скалс маань гоё хийсэн шүү дээ. Өндөр босоо тавьсан тий. 24 оных гоё яасан. Тэр скалс гоё хийсэн. Тэнгуутаа Red Balcon Mongolia Jobs-ыг нээлж хийсэн шүү дээ. Түрүү жилийн гэж тий. 10 жилийн Тий 10 жилийн тий. Тэр маань их гоё болсон. Тэгээд бол цаашаа үргэлжлээс тэнгуутаа одоо нэг цуваагаар яваад байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр ч одоо Choppers хийгээл, Balcons хийгээл, Sidecar хийгээл ингээд явах юм бол манайх чинь бас нэг 8-9 дээр байгаа шүү дээ. Тэгээд ингээд цуваагаараа ирэх болоо гэж бодсон чинь энэ жил чинь нөгөө нэг Sidecar маань авахгүй тэгээд Choppers маань ахаал хийж юм шүү дээ. Гэтэ Choppers маань энэ жил чинь талынслахаа хийхдээ бас бүртгэлгээд өчигдрөөс юм яваад эхэлсэн байлаа. Та нар анзаарсан уу? Тэр болохоор фри райдеруудыг тий фри райдеруудыг бүгдээрээ бэлтгээд тий фри райдеруудыг бүгдээрээ бэлтгээд чи тэргээр цугаан дэвэн шүү гэдгийг чи хэлнэ гэдэг тийм болчлоо шүү тий. өмнө нь Тэгэхгүй л угаасаа яг гоё их цугаагаар явж байгаа чи хажуугаар өстө дээр пат гэж нөхдөөд ороод ир. Би тэр бүртгэл ингээ явуулнаа гэхээр би энэ их гоё юм болж шүү гэж би бас бодож ирсэн. Тийм бол нэг хажуугаар хамаагүй замбраагүй орж ирдэг багсаад яг одоо сэтгүүлчлэр зураглаач нар угаасаа явах юм бол тусдаа шарунгийн хамтаар заа ч юм уу ногоон хамтаар заа өмсөө тий. Сержантууд бас нөгөө нэг ногоонгийн хамтаар өмсөө явж байгаа шүү дээ. Ихгүйгээр бүр сонгоогоор анхаад зориулаад тийм улаангийн хамтаас гаргаад өгч байгаа. Яг тэгээд жил ирэх тусам талаас өмнөх жилүүдийн алдааг хараад энэ жил нь засаал те. Тэгээд гоё талын залхийг зохион байгуулж байгаа. Тэгээд энэ гоё бүх моточдын баярыг хийж байгаа зохион байгуулж байгаа ахнартаас баярлалаа. Энэ дугаарыг ашиглаад хэлчихье. За, чанга дууны талаар. Одоо ер нь бол сошиалар их сэвэгддэг те. Ноцгилж амар шин орой унтуулахгүй байна ингээд да гэл. Тэрний талаар гоё яриач. Ямар нэг чанга дуу гаргаад байна те. Та нар гаргаад байна уу эсвэл өөр хүмүүс гаргаад байна уу те. Энийг гоё тайлбарлаа ялган салгаад. тэр донд нь би ч хийж магадгүй гэж. Тэгээд Ерөнхийдөө яг хаа эн чинь бас нэг итгэхий бид нар ингээ харахад бас нэг итгэхий баг мотортой моциглаа. Бас нэг дуу оруулах гэсэн бас нэг итгэхий бас нэг тийм асуудал. Одоо шинэ залуу үед тахгүй ер нь бол шинээр орж байгаа хүмүүс. Бид нар чинь ингээд одоо юу гэдэг нэг гоё л дуурж ивэл зөвөр ингээ чанга дуурж ивэл гоё гэж бодсон юм шиг. Ер нь бол хөссөн том мотортой моциглоо чинь тэртээ тэрнгөө дуурна. Гэхдээ яг хаа ер нь бас нэг тодорхой хэмжээ өөрөө янз бүрээр дуу намсгагч гэж нэг юм байгаа шүү дээ. Тэ. Ер нь миний хувьд одоо ер нь бол би хот дотор болохоор одоо үндсэндээ нэг мопед л онч. Ер нь бол одоо эсвэл мотоциклээс санаа зовж байгаа. Ер нь бол хүн болгоо ингээл нэг сошиал дээр ч одоо тим юм гээл тэгэхээр чинь хэцүү байхгүй ер нь бол. Хүний хараад одоо хүмүүс ерөнхийдөө бол харааж л байгаа шүү дээ. Ер нь бол хүмүүс чинь тий. Моос явна тэгдэг би чанга дуутай нэ тэрээгээд тэрний хаарын зөв ордер хэрэгцээндээ ингээд юу гооно л мопед оноо авчдаг. Ер нь бол яг залуучуудаа оройлоход болж игэл орой өч ядаж 22 зэгээс хойшоо битээ гадардаг чангалуулаач л ер нь бол. За яг өдрийн цагаар бол одоо өнгөрч угаасаа тийм шүү дээ. Тийм. энэ дээр таны хувьд хэлэх юм. Одоо миний хувьд юу ах вэ? Гэхдээ яг нөгөө нэг дэндүү нөгөө нэг баг моторн дээр хөндөй ханган тавьдаг нөхдүүд их байна шүү дээ. Тэ? Тийм нөхдүүд маань л бас нэг нөгөө нэг гайгүй яг боломжоор явж байгаа нөхдүүдийг л ерөөсө чирээд байгаа байхгүй юу? Тэ?
Одоо жишээ нь 1500, 1600 мотор бол үнэхээр яхаа аргагүй жоохон дуу чимээ ихтэй. Гэхдээ тэр болгоноор угаасаа байрны дундор сүлжээл ерөөсө хааслаад тавих гэдэг уусууд цөөхөн байхгүй юу. Тэнгуут нэг за нэг 15 саяар ч юм уу 18 саяар ч юм уу нэг 883 юм 48 авангуудаа тэгээ байрны дундор сул хааслаа гэж яваад идэг тийм хүмүүс зөндөө байна л таас. Тэд нар маань ч гэсэн нэг жоохон бас нэг соёлтой болоод нийгэмд гоёор харагдаад эхлэх юм бол ер нь бол гэхдээ Монгол хэлээд байгаа шүү дээ нэг унах сар маань маш богинохон болохоор маш богинохон тэр хугацаанд өөрсдийнхөө хоббигоо гоё дараад гоё л удаа бол хүн тэгж ад болохгүй шүү дээ. Тийм ээ. Тийм л үү. Энэ дээр бол би онцгойлон хэлмээр байна бүр. Юу гэж хэлмээр байна гэх юм бол би бол мото клубүүдэд өмөрмөр байна. Яагаад гэвэл хизээч мото клубт харьяалалтай одоо бид нар шиг колорс өмссөн байгаа хүмүүс шүн оройч бай тэгж хаазалж явдаггүй. Нэгдүгээр бид нэр энэ өмссөн колорсныхоо арын панч буюу клубийнхээ нэр үндийг бодоод нэгдүгээр гээд хэлжээ. Хоёрдугаард гэх юм бол бид нэр мото клубын соёл суудсан байдаг. Соёл суудсан хүмүүс бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахаар хизээж одоо орон сууцны дундуур хаазалж явдаггүй. Би бүр энийг бол нүүр бардам хэлж байна. Зүгээр нөгөө нэг дүнгиж өсвөр наснда яваа гэх юм уу мацаг сонирхож байгаа одоо сооло буюу нөгөө нэг найс нөхдөөгөө нээлж байгаа мацаг сонирхож байгаа хүмүүс хүүхдүүд залуучууд л одоо мотоциклыг гайхуулж нэгдүгээр насны онцлог байх, хоёрдугаар зүгээр тийм нэг тий яг насны онцлог байх. Нөгөө талаасаа бол зүгээр нөгөө нэг мотоциклтайгаа танилцж үзээгүй учраас шинэ авсан юмаа туршиж үзээл хааслаар гой санагддаг болохоос биш. Мото клубуд байгаа хүмүүс тэгэж хаазлаж явж үзээвэ. Хэрвээ хаазлаж явах юм бол мото клубээс хүртэл хөөгдөх арга хэмжээ авдна. Бид нэр залуу насндаач гэдэг юм уу өмнө нь үргэлж тэгэж хаалж явдаг байсан бол ийм колорс өмсөд ямарваа нэгэн клубын харьяалалтай ямарваа нэгэн клубд орсон бол хизээ шөнөөрөө хаалдгүй шүү. Энийг би бүр бүх моточтой өмөрч хэлмээр байна. Тайча тайлцсан байлаа. Байж болно. Гэтэл тэр хүний соёл суудсан байдаг. Тийм ээ. Энэ үнэн шүү. Панча тайлаад энэ колорсыг тайлцсан байсан ч гэлүүгээ зүгээр л нормалаараа яваад орчихол байхгүй юу. Тэнд надаа хаалаад ах тийм нэг одоо дахиж илүүтэй гарсан өөрийгөө ядрах чимээвэл Чи бас нормалтай даа шүү. Бид нар бүр төрдөг шүү. Тийм. Зүгээр бидний мото яг үндэ стандартаараа нормалтаа л ороход бол нэг тийм амар чимээ гаргахгүйгээр яваал орчин. Яалчгүй чанга дуутай нь бол бид нэг найзындаа цуглуулчаа ч юм уу гарахад бол яалчгүй төрж гардаг түүхүү зөндөө байгаа шүү дээ. Тэ? Яг нэг клубт байгаагийн нэг давуу тал нь яг зүгээр бусдыг ойлгож байгаа. Мотоциклаа ингэж шөнөөр ордож болохгүй гэдэг ер нь бол Тэнгүүд энэ чинь хүмүүс болохоор моточ тэгэл амар чанга дуутай байнгул бид нар нөгөө нэг содоо харагдсан шүү дээ колорстойгоо бөөнөрөө явангул биднийг гэж бодоод идэх байхгүй яг үндэ. Үгүй шүү. Бид нар чинь соёл суугаад энэ соёлоо бас дүүнэрдээ хүргээд явж байгаа хүмүүсээ. Тэгэхээр бидний хувьд бол хизээ тэгэж байрны дунд хаазалж дахиж явж үзээгүй шүү. Манай хүчээ уурлаа шүү. Тэнгуут нөгөө нэг 883 48 гэсэн шүү дээ. Тэд нар ч болохоор нөгөө нэг өөрсдөө их богинохон мотоцикл ямдан маш богинохон байдэн шүү дээ. Тэгэхээр дууч би их гардыг шүү дээ бас тий. Та нар ч гэсэн өөрсдөө мэдж байгаа. Тэд нар бол үнэхээр бас л зовиртой шүү. Яа. Тэрнээс гадна байкууд бас амар дуутай шүү. Яг үнэ. Байкууд нормалтай жих юмс гайгүй шүү. Тэд нар чи хэрэгээр бүр хаалаад байхгүй юм. тий хэрэгээр бүр хаасладаг тэр тал байгаа шүү тий. Тэгж болдгоо махтай. Янгнууж яг шүү дээ гэж. Тэрнээс намаалаа явуулдаг. Энэ жил юм байхгүй. Ер нь мотоцикл бүр ирс бүр амар нэмчихлээ шүү. Ер нь бол одоо нэг гэрэл тохон дээр зогсоход л ингээд дөрвөн талд ингээд тоолоход зөв 10-аад юм зогсчих. Гэтэ одоо бүр хэрэглээ авчлаа тийм ээ. Тийм бүр хэрэглээ. Яс хэрэглээ шүү дээ. Энэ төгсөл тий. Тэгээд дээрээс нь навар осол гэдэг юм дээр чинь одоо ерөөсөө юу байхгүй. Би бол одоо миний бодлоор ер нь бол энэ жолооны курсүүд гэж энэ мотоциклийн курсүүд байхгүй ер нь бол айгүй богино хугацаанд байхгүй 14 хоногийн хугацаанд ингээл олгоно гэдэг одоо сургалт яваад байгаа шүү дээ 14 хоногийн хугацаанд чинь за ажлын 5 өдөр байна уу бараг тийм байгаа л гэдэг. Тэгээд ингээд өглөө 2 цаг очиод ингээд сургалт юм. Энийг ер нь бол одоо юу гэдэг за жолооны курсын дургуйч ч магадгүй. Гэхдээ ер нь бол эн чинь жоохон чангатгаад бүрэн гүйцэд сураад одоо тийм нэг юу гэдэг зам дээр одоо явах юу одоо энэ төвчрөл дунд яаж явах тиймэрхүү хичээл бас орох хэрэгтэй. Хатын жолоо гэж юу? Тий. Яг эдгээр их нөгөө нэг хурдан мөнгө олох ашиг юм
биш нөгөө болж өгвөл нөө чанартай байгаасаа тий. Яг л тэр үнэн мөн тий. Тэгээд явахаар төрийн бодлого болчих. Тэгэж За Төрийн бодлого руу орохгүйгээр дуусгах зүгээр л хөв хүнч бай клубтэй заавал клубд оргийгүйш түрүүн би хэлэхдээ бол клубгүй ч байсан зүгээр сайхан соёлтой унаач. Өөртөөхөө амгалан байдлыг бодоод үнэхээр халмаар байл хотоосоо гараад тий хаалаад дууга мэдэрч кафе мэдэрчээд тэгээ хот руу орж ирээч. Зүгээр хөв хүний соёл шүү энэ бол. тий. За сайн моциклчин хүн юм яг ямар байх хэвээр вэ? Бусдад үлгэр дуурайл үзүүлэх тал дээр ч гэсэн өөрөө моциклоноо зам дээр явж байхад ч гэсэн ер нь бүх талаараа ер нь ямар байх хэвээр вэ? Над чиг юм. Ерөөсөө дуу чимээ гараад бид тоол явж идэг гэж. Тэгэхээр сайн мотоциклч заавал мотоцикл мото хоёртой хэвээр. Хоёр оноо тавьчих юм шүү. Уусаа сундуугийн байранд бандгаа байдیں۔ Тэгээ энэ гараж яг ойролцоо. Бандгаа дээр ирчих бид унаал гараа явчихдаг гэсэн. Итгэхгүй асахгүй. Хоёлаа нэг мопед. Гэтэ мопед оноо явахаар хүмүүс нэг жоо гуулж юм шиг. Гэхдээ энэ сэтгүүг аймаар гохгүй. Анхаг бол сая ингээд ороод ирэхэд нь би пицца захиалаагүй шүү дээ гэсэн. Тэгсэж анхаад нөгөө гараад ирсэн. Намайг явж стандарт таашиж. Манай клубт орох уу гэсэн. За сайн моциклчны тал дээр Сайн моциклчин гэх юм бол дөрмөө сайхан биелүүлэл, холын аялалдаа, ойрын аялалдаа, 9 минут гэр бүлдээ аз жаргалтайгаар буцаж орж ирэх нь сайн моциклч шүү дээ. аюулгүй байдлаа. Тийм аюулгүй байдлаас анх хэрэгтэй. Тийм биз дээ. Хоёр дугуйт. Гэтэ дөрөв дугуйтаа гэр бүлээрээ зөндөө аяллаар явдаг. Хоёр дугуйтаа найз нөхдөөрөө клубээрээ аялалд явдаг. Ер нь бол эрсдэлтэй шүү дээ бидний унж байгаа ч тийм ээ. Тэр эрсдэлтэй юмдаа явахдаа за би одоо энэ ч хэдэн километрт явна, энэ ч эргэлтэн дээр тэгнэ. Тэр болгоныг хүн бодож явж явах хэвээр. Тэгэхгүй тэгэл би 1800 та моцикл унтсан байхад би энэ зам дээр 180 та 200 км цагийн хурдтай явах хэвээр. Тийм бодол ерөөсөй байх ёсгүй. Эргээд гэр бүлдээ аз жаргалтайгаар аав нэрлээ, хань нэрлэг орж ирэх тэр бол сайн моциклч. Миний бодол. Яг яагаад асууж байгааг бол магадгүй таны яг энэ хариултыг хэн нэгэн сонсоод тий маргааш аялд явах гэжсэн нэрээ би өнөөдөр сонсоо тий нэрээ би амьд зорьсон газар очих хэвээр буцаад гэр бүл дээр ирэх хэвээр гэдэг энэ хүн магадгүй 10 ч юм ойлгодог л хгүй тий. Тийм учраас асуулт болгоно юу нь бол их хариултанд нэг ач холбогдолтой бас. За манай Түл би яг олоод хэлсэн юм шүү. Миний хувьд бол одоо юу гэдэг бид нар сайн моциклчин болно гэж ер нь насан туршдаа л оролцох. Хэзээ ч тийм төгсүүлж чадахгүй байх гэж бодчих. Ер нь бол насан туршдаа суралцаал явж явах. Хэзээ болох юм мэдэхгүй байна. Яг ямар хүнийг бас яг сайн моциклчин гэхээр бас хэцүү байхгүй. Тодорхойлоход хэцүү байхгүй. Тэгэхээр ер нь бол насан туршдаа суралцсан. Хэзээ болох юм мэдэхгүй байна ямар ч гэсэн миний хувьд Өчи болоог би сурцсан. За манай хүчээ асуулт юу байна? Өчөө сурцсан. Миний энэ хариултыг нэг спешиал гараас үзчих. Асуулт байна уу яа? Асуулт асуугаач л гэж байна. Йоо, Монгол Riders мото клубын философи юу вэ? Бусад клубүүдээс ялгарх. Тэгэж нэх амир ялгарыг гэж боддоггүй шүү дээ. Үгүй. Ялгарх гэдэг нь зүгээр гоё харагдах гэдэг утгаараа биш. Зүгээр өөрсдийн нөгөө нэг дүрм журмж гэдэг юм уу? Философи хувьд бид нар бол ийм зорилготой ерөөхдөө үл ийм гэдэг яг та нарын үндсэн философи нь юу вэ? Тэгээ гараад ирэхэд чинь л хизээч клуб болгон адилхан харагдаж байгаа юм чи гоё харагдал, мотоциклаараа гангаа харагдал, ийм харагдаж байгаа юм шиг боловч үндсэн нэг философи өөр өгдөө шүү дээ. Тэр зүгээр танай клубын үндсэн философи юу вэ? Юу штэ. Манайх ч болохоор нийгэмд нэлээд ач холбогдол өгдөг. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ач холбогдол өгдөг. Тэгээд дээрэс нь хөгжлийн бэрхшээлтгээс гадна эмзэг давхаргын айлууд байдаг штэ.
тим айлууд руу нэлээд бас чиглэж юм хийдэг болохоор тэрэндээ нэг жоохон бас ач холбогдол өгдөг байгаа. Бусдаар бол одоо тэр клубээс манайх тэгж ялгарыг гэж чиний сая асуулаа штэ. Тим юм бол маад байдгүй штэ. Энэ хүшүүд энэ асуултанд хариулаач. Чи нэг асуултанд хариулт. Зөв яг нийгэм рүү чиглэсэн. Яг ер нь болж игэл нөгөө бид нар чинь нөгөө моцикл унаал кафег ер нь бол мэдрээл гоё явж байгаа шүү дээ. Дуртай үед бол аюу гоё өөрсдөө хаж аргаал өгөөд кафег мэдээ явж чаднаа. Тэрнээс илүү моциклч бид нар одоо яг юу ингээд моцикл унаал яваад байд юм уу гэсэн хүмүүс хандлага бас байгаад байгаа. Тэгэхээр манай клубын юу ч гэсэн бас ерөнхийдөө бол нийгэм рүү чиглээд юм хийх цаашдаас ирмэлцдэг. Ер нь яг энэ богинохоо энэ 5 жилийн хугацаанд хийсэн яг олон ч байгаа л та бас те. Яг нийгэм рүү яг чиглэлийг бас илүү үздэг те. Зөв. Бөөнөрөө нийлээл нэг ажил хөдөлтөд байдаг. За тэгвэл хоёр зочин маань үзэгчтэй хандаж одоо манай Брабыг сонирхож үздэг, байнгын сонсогчд болон сонирхож үзэж хүмүүстэй хандаж хэлэхүүгүй л та хоёртой ингээд нээлттэй цаг олгоод тэгээ бүгдээрээ Тусгаж байгаа юм чинь. заах уу. Тэр бэлгийг бодвол гайгүй юм шүү. Дуусаж дураараа гарав гэж. Тий. Ямар дураар юм. За. Тэгвэл бэлгийг ирэхээр дуусгая. Ахаа одоо чи тэгэж би чиний ажил тийм юм уу гэж. Одоо өөр бэлгийн ирэхэд дуусах энэ тоолох юм байна. Яг зүгээр гоё асуусан асуултандаас хариулаад явчихгүй. Тэгээд ер нь гоё нийт моциклч та тий. Клубч байна оо. Ер нь нийт моцикл дундыг залуучуудаа энэ Улаанбаатар гэдэг одоо энэ хотод тий. Монгол улсад ийм байгаасаа гэж өөрөөсөө бас хувийн бодол байгаа л хэлгүй тий. Яг зам нэрээ ер нь бол болж игэл дөрмөөрэ аюул ослгүй өөр хов хүн өөртөө анхаарал тэр чинь моцикл он гэдэг чинь одоо юу гэдэг тэр хүн аваар осол хийх асуудал гэдэг чинь гоонээс өөрөөс нь шалтгаална. Тэгэхээр тэр болгоныг эрсдлээ бүх юма тооцоолоод аюул ослгүй ер нь болж игэл дөрмөөрэ тэгж яваасаа л гэж ер нь боддоо шиг юм байна. Хов хүн л өөрийнхөө аюулгүй байдлыг хангана уу гэхээс тэрнээс хөндлөнгөөс тэр хүний аюулгүй байдлыг одоо энийг машин орж ирэх мөрөглөг гэсэн мэдээж харахгүй болол авар осол хийчих гэсэн үгнээс хийдгүү л гэсэн үг Тий, санаандгүй. тий ерөөсөө дандаа санамсар болгоомжгүйгээс л болж үлддэг. Тэгэхээр моциклчин хүн өөрөө тэрийг заавал ер нь л аюулгүй байдлаа хангаад явж явах хэрэгтэй байхгүй ер нь зам дээр тэр хүн л тэр моциклыг унаа явж байгаа болохоос тэр өөр хүн тэр моциклыг унаад өдөртөд явж байгаа биш учраас бүх аюулгүй байдал бүх юм хангаад тэгээд ер нь шинэ үеийн залуучууд шинээр моцикл гонд төрж орж ирж байгаа залуучууд одоо шинэ клуб болоод ингээ явж байгаа залуучууд хувьд ер нь бүх юм өөрсдөөс нь шалтгаална. Тийм учраас өөрсдөө л хичээгээд болж игэл дөрмөрөө яваарай л гэж хэлээ. За. Миний хувьд ч гэсэн одоо Яг адилхан гэх гэдэг юм. үгүй яах вэ? Тэгэхээр нэг бид бүхэн угаасаа их дандаа моцикл унаа явахгүй бас машина унаа явах ажил зөндөө байгаа шүү дээ. Би аль болох ерөөсө хоёр талынхаа толинд их сайн хардаг. Одоо замын төгжрөл гэж зогсож шүү дээ. За энэ талаар моцикл орж ирэх юм бол энэ талд нь угаасаа нэг жоохон зайгүй байна юм гутаа би хэрэгээр энэ руугаа жоохон шахаж өгч жагаад энүүгээр ороо энүүгээр явуул зайтай байна гэж бас зааж өгдөг байхгүй. Тэгэхээр зарим залууч өө баярлалаа гоё шүү гэж гармаар зохиол явдаг. Бусад жолоочууд маань одоо зуны хэдхэн сард угаасаа моциклтой мопедтэй явж байгаа улсуудаа жоохон нэг голдоолыг жоохон зай гаргаад өчвөл их гоё үйдэг. Тэгээд өгөөсөө гэж би бас тэгэхгүй бол одоо замын төгсрөл дунд чинь манай жолооч нар уцаа юусгээ байж сувчдаг байхгүй. Өө сайхан байж байгаа гэдэгээс тэгээ хажуугаар жоохон цааш шахацлаа гэсэн чинь би зам дээр явж штэ чи юу яриад байгаа. За би ч бас зам дээр л явж ирэх бондоо тэгэл аль болох чихэл явдсан штэ тий. Гэтэ энэ жилээс чи ихлээд бас тий зарим нэг замнууд дээр чи бас нэгдүгээрийг нэг бас хөвөө тавиад өгчлөө бас тий. Тий тэр хөвөөгөр бас явхлаар их гоё юм аа. Тэгээд нөгөө нөхдөд чи бас марууд руу шахаалаад ирчих юм байна тий. Тийм болохоор угаасаа жолооч нар маань бас
моциклтай хийдийгээ бас жоохон хүндлээд бид нар ч гэсэн та нар жоохон нөгөө нэг зайтай байх юм бол дундуур нь нөгөө байкууд жоохон том мотороор сул хаазныг хөхгүй зүгээр их боломжоор явчих واخгүй хүмүүсд очихгүй айлхгүй тий. Одоо 16 онд за Монгол Raiders MC үүсгэн байгуулагдлаа. За өнөөдөр 26 он тий. Энэ хоёр ялгаа юу вэ? Хөгжлийн ялгаа. Одоо бүр асар их болсон шүү дээ. Энэ жилээс бол бүр их болчлоо гэж би бодоод байгаа юм. Манайх ч нөгөө Яармагт үүдэг. Яармаг дисгийнхэн ч ястаа дэрэ. Моцикл мопидугаас маш сайн авчихдээ. Өөст нэр сайн гэж явцгааж байна. Гэхдээ дэндүү нөгөө нэг моциклийн нөгөө нэг одоо сургалтанд төгссөн залуучууд, эмэгтэйчүүд юм авангуудаа өөрийнхөө моциклыг миний моцикл хэдэн метр тоормжлох юм бол зогсохгүй гэдгээрс мэдгүй байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэрнээсээ болоод нөгөө нэг ярамгийн замаар чинь гацуу газраар зөндөө усууд явдаг. Машин дундаас гингүүд хүн гараад ирэхэд яаж зогсоох юм мэдэхгүй. Хойдлоо торомзог гიშгэнгууд гуйдаад хүний машин зураад ингээл бөөн асуу аваарууд их гарч ийн. Тийм болохоор жолооны курсууд чи одоо хэдэн моцикл унах вэ? Үнэхээр чи 400 моцикл 750 моцикл унах уу? Чиний моцикл чи зөвхөн хойнод хэдүү аваад урдаа хэдүү авдаг гэдгийг мэдэхгүй байгаа хгүй нөгөө төгссөн улсууд байна тий. Тэрийг зааж өгөөд за чи торомж гიშгэх юм бол зөвхөн хойдлоо гიშгэх юм бол байк бол төгсөө шидээд эндүү хөнгөн штэ байк чи тий. Бидний өндөр крузерээс удах юм бол тэр болгоныг зааж өгөх хэрэгтэй байхгүй юу? Тэгчих юм бол хүнд нэх амир түүг болохгүй. Одоо тэгэл энэ тэндгүүл моцикл унсаа гэж муухай мэдээ их явдсан штэ тий. Хайрын сайхан залуучууд маань ингээд өнгөрлөө байрлаа. Энэ нэг далжгар бацсан ингэж байгаа дүхлээ гэж тэгээд иддэг. Тэрүүнийг ерөөсө жолооны курсууд англиар маш сайн зааж өгөөд нөгөө залуучууд маань ч гэсэн одоо жоохон хотоос зайдуу гарч агаад за ингээд хоромжчлээ яаж зогсож ийн гэдгээ бас тестлээд үзчих хэрэгтэй гэж боддог. Миний хувьд. Тийм ээ. Тийм да. Тэгэх юм бол олон сайхан залуучууд маань тахирдд болохгүй. Бурхны орноор явахгүй байхгүй. Моциклоос олж бас явж шүү бас тий. Тийм бод байд юм бид хувьд. Тэрс гадна бас 2 машины цаадгаас хүн гарч ирнэ гэдэг тооцоос тооцоо байхгүй шүү дээ. Тийм тооцоо. тий. Ерөөсөө тэгэл за одоо тийчээс хүн гарч ирж магадгүй дээ гэсэн бодолтой л явахгүй. Зарим нөхдөөч одоо бид нар төгжөө зогч хажуугаас баг гэж өнгөрдөн шүү дээ. Яа энэ нэг өстө балрандаа гэж би яг Мишелэд чи яг яриа байжсэн чинь Керфүрийн яг тийч Мишелээс ярамгүй явж байгаа байхгүй юу? Яг нөгөө Керфүрөөс гээд цагаан согом дагуулж гарч ирээд юм шиг. Яг нөгөө байк ч гусцсан байж байгаа байхгүй. Тэгэл би хажуугаар төгжээ гарахтаа. Яах гэж ингэж яг ширүүн тавьсан болоо л гэж бодож байгаа юм чи бусдаар тэгэл чи яах гэж ширүүн тавьсан бэ гэдэг тийм ойрлох юм байхгүй шүү дээ тий. Тийм болохоор угаасаа тэр бол маш рисктэй юм байдэн шүү дээ. Тэрүүнийгээ сайн залуучууд байна. Бодолцоороо. Тэгээ би бас одоо мопедтойгоо явахдаа ууц нэвтрэн шүү дээ. Нөгөө ус руу орохдоо торгоо цохуул гэж хоёр тийш хардаг баг. Тэр жолоос нэг шоолоод идэв бас. Энэ стан 3 мөргөөс нөхөр байна. 16 оноос 26 хүртэл бол яг тиймэрхүү л бодол байдэн да. 16 онд ч моцикл цөөхөн байсан. Тий. Би ч Yamaha Virago авчаал. Нөгөөтгийгээ би ч бас 750 унчаал. Тэнгэрийн амт унчлаа гэж явж илсэн шүү дээ. За тэгвэл юу одоо жолооч нарт моциклчин бид нарт тэднэрт одоо өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зам дээр бид нар явж шүү. Моцикл явна шүү дээ. Энэ класс моцикл одоо ч дараад өгчээ. Тэгж даруулахын тулд биднээс одоо яг шаардах те юу бидний ямар үйлдэл гаргавал тэдэр ерөнхийдөө бол моциклчдыг ойлгодог болох байхаа да гэсэн нэг юм бодол зурсыгээл ер нь бодож ирсэн үү. Тэр нөгөө нэг байнга ингэ шахаад байгаа нөхдүүдийн доогуур л нөгөө нэг сул хаа зүгээр давхиад байгаа нөхдүүд байгаа байхгүй юу. Тэгэл тэр нөхдүүд чи өшөг авч шүү дээ. Тэр үстэй. Энэ нөгөө орчин удуулахгүй байсан гаруудын нэг байд. Энэ мөг оруулахгүй гэдэг юм давж байгаа байхгүй юу. Тийм болохоор ерөөсө моцикл мопед унж байгаа улсууд дөрмөө сайхан биелүүлээ. Тэгүн гута тэр муухай дуутаа янган бити 50. Нэгт хоёрт шүн өрөөнд цагаар бити. Яг нөгөө нэг улсуудын амьдардаг газар. Үнэхээр сайхан хаацмаар байх юм бол алаах руу гараад ихгүй ч хэрэгтэй. Шинэс хогсны буудлын руу гараад ихгүй ч хэрэгтэй. Тийм ээ?
Тэгэх юм бол тэжээ сайхан ирч хүчээ. Тэр мууга дуугаа орилуул л та. Бид нар ч гэсэн ингээл үнэхээр заалыг сайхан баацах уу гэж яриа штэ. За тэгээ баацыг хайчих уу. Онгоцны буудлаар ч сайхан кофе уучаад ирэх. Яг хурдны зам руу гарчих жоох байхгүй. Тэрэн дээр очиж сайхан тэгээд орилуулна уу, чаглуулна уу. Хүний өөрсдийнх нь угаасаа жиг нөгөө нэг адреналин өсгөөд кайфыг мэдэрчих хэрэгтэй байхгүй. Тэгээ хот руу орж ирэнгуудаа тийшээ яваад нэг кофе уучаа буцаад тавих гээд ирэхэд чи хүн чинь нэг жоохон бас нэг юм дарагдсан. За хайрч амарцгаах. За тгий. Тэгээ байрны гадаа очивол нормалдаа орчих хэрэгтэй байхгүй. Тэ. Тэгэх юм бол нөгөө шахдаг машинууд маань нэлээд тэлж өгөх үү? Зам тавьчих үү? Одоо яг энэ асуудлыг манай подкаст ер нь дугаар болгон дээр ер нь хөндөж л ярьдаг л та. Тэгээд болж өгвөл нөгөө нэг энэ орилуулад байгаа дүүнерт те. Ер нь ихэвчлэн дандаа л дүүнер байгаа. Тэгээд тэдэрт л олоод сонсчоосоо энийг тэгээд нэг сонсоод хоёр сонсоод ойлгоод гоё. Үнэхээр гоё адреналин ялгаруулад залуунасаа те. Угаасаа залуу хүмүүс ч гоё цоглог гоё моцогтойгоо орилуулаад явмаар бол хотоос хараад сайхан гоё шинэ эсрэг ч юм уу дээр налах руугаа орилуулаад адреналин ялгаруулаад гоё бай. Хотлоо бити тэгээд гэж байна. Муу штэ те. Тийм бас мэдээж моциклийн моторны илэг цорол явж л байгаа. Явж л байгаа шүү дээ. Тэр чинь Porsche ч улам л хурдан хөдлөж шүү. Тэгэхээр ч нөгөө Koelski хэлсэн тэгэл илэгжил өгч тийм ээ. Тэгээд яг хоо саяны нэг машин зам тавьж өгдөг дээр бас нэг жолооч нарынхаа талд ороод нэг жоох юм хэлэхэд өмнөх одоо 2 3 жилийн ч юм уу өмнөх үе бодвол бас нэг зам тавиад өгдөг болчих угна. Нэг үе бодвол жолооч болсон байна. Тэлээд өгдөг болчих. Тэгэнгүүт манай мотоциклчид өөрсдөө буруу яваад байна. Яагаад гэвэл одоо жишээ нь сая ярьсан яамгийн зам дээр 3 игний зам байгаа шүү дээ. Тэнгүүд одоо 3 дугаар игний 2 дугаар игний голоор мотоцикл явангууд нэг үе бодвол гоё яраад өгдөг болчих. Тэнгүүд 1 2 дугаар игний голоор нь дахиад нэг мотоцикл чихээд давхар чихээд байдаг үү? Тий. Тэнгүүд нөгөө машинтай жолоочсон 2 мотоцикл ирж явах юм бол аль нь зам давж өгөх юм те. Дунд нь гацна. Альсгүй дуутайг нь толиндоо хараад дууг руу шахаад бас мөргөлдөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр машинуу сайхан яраад өгөөд гоё ингээ дундаа нэг үе бодвол бид нэр бас зам тавьж өгдөг болцсон. Тэгээ сайхан яраад өгж явахт нь нэх амир төгсөж шалахгүй шүү дээ. Урдлын мотоцикл чинь аюулгүй байдлаар зөөл явж явахт нь араас нь л явчих л да. Заавал тэр мотоциклыг гүйцэхийн тулд нөгөө 1 2 дугаар игний хажуугаар явж нөгөө нэг зам тавьж өгчсэн жолооч чинь дургуй хүргэж нөгөөтг дахиж энэ руугаа дарддаг ч юм уу те. Ийм нөхцөл байдал бас тэрхүү бас олон болчих. Тэгэхээр мопед ч вэ, мотоцикл ч вэ нэг мопед нь удаа явгод мотоцикл нь тэрийг гүйцэхийн тулд нөгөө 1 2 руу ороод байгаа байхгүй. Тэгэхээр сайхан зам тавиад өгсөн бол нэг нэгээрээ гоё цуваал явчихл та. Гэрэл төхөө хүртэл бид нэр төгжрөхгүй гоё зам тавиад өгч шүү дээ. Тэгэхээр тэр зам тавиад өгч байгаа жолоочийг хүндлээд тэрийг нэгээрээ очиод гэрэл төхөөн дээрээсээ шаардлагатай бол урдталд нь гараад явчихл та. Тэгэхээр бас нэг зам тавьж өгдөг болсон энэ гоё жолооч нарыгаа хүндлээд бүгдээрээ хоёр талаар нь чихгүйгээр аюулгүй байдлаа утсан ч тэр нэг талаараа гоё яваад өгнө л та тий яарсан замаараа. Би наад чи юм хэлчих юм. Би бол байкны араас бол мопед бол явахгүй юм хэлээ нэр. Яг нүүрлүү ингээд нөгөө янда ч үлээгээд байгаа. Халуу агаарнаач. Тэгээ харалцсан юм шиг. За тэгээд ямарсан Wrap Moto подкастын урилгыг хүлээж авсан Монгол Riders MC-ийн 2 тэргүүндээ баярлалаа. Мөн зочин хөтлөгч ирсэн манай Ron Riders-ийн бас тэргүүн хүчээдээ бас маш их баярлалаа. За манайхтай хамтарч ажиллаж байгаа Стандарт Catering, Target Energy Honda, за мөн Ultra Light P 2 бүтээгдэхүүнэд манайд хамтарч оролцож аваад маш их баярлалаа гэд хэлье. За тэгээд ямар ч тач гэсэн Wrap-ийн season 2-ын 4 дахь дугаар ингээд явж дууслаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Байж юу. Let's Wrap. Байж байж. Дуусах чи би шийднэ. Би шийднэ. Балаачгүй доо. Филип бэлж ирсэн. Тэ би өнгөсөн шинээсэн. Өнгөсөн шинээсэн. Тэр мэрийг эртний хэлдэ. Энэ ийм мандраа багтаа. Хэлээгүй шүү дээ чи. Энэ байк чинь халуу агаараар төөдөөд гэж яхи орондоо. Тэгээ мотоциклтайгаа холын аялалд бас нэг шинэ орой бас шинэ орой. Явдаг одоо нөгөө замын хань. За. Тэгээ мотоциклд гоё бэхлээд энэ ард нь ингээд клубыг нь коллеж шийдэж байна. За. Бамбур
За баярлалаа. Тийм. Ямар хөрхий. Камер лого. Шинэ нарыг хэрнэт айлсан. Шөнөөрөө бамбуусаад ирээд удаарай. Анхны тиймэрхүү юм биш байна. Шөнөөрөө бамбуустагаа. Бүр нэрийн бичсэн юм уу? Нэрийн биш чадсан Та Монгол Надаас нэр асуугаадсан шүү дээ. Гоё юм байна. За тэгээд ийм бэлэг бэлдсэн анхаад манай ахаш нэгэд сюрприз ярих дуртай. Бэлгэн байна нэрт хэлэхгүй удаа нууцаад. Гээд Манайч бол арсын эдлийн цэгтэй би ус ганцаараа юм хийдэг. тийм юм биш үү? Та нарын коллеж модс одоо чи коллеж модс хийлгэс яасан. Тэр яриач. Гоё билэг байна. Баярлалаа. Одоо мэлцэл дээр Би бэлгийн авцал хэлчихлээ. За нэг найз охинтой болсон да. Шөнөөрөө гэж ирээд. Ингээд одон мянган километр найстагаа туулаарэ гэдэг. дуусах. За дуусах одоо дуусах. За тэгээд Wrap-ийн дараагийн дугаар Season 2-ийн 5 дахь дугаар хүртэл баярлалаа. Өнөөдөр бол Монгол Riders MC маань оролцлоо. Тэгээд тун удахгүй бүгдээрээ уулзцгаая. Let's Wrap! Баяртай. баярлалаа. За нэг батарей таталцгаа. За тийм. Манай энэ өрөө мөрөг сонирхгүйсэн мó? Бичлэгэд ирэхгүйсэн. Деталууд авах баха. За. I came from the mud. There's dirt on my hands. Strong like a tree. There's roots where I stand. Oh, I've been Wrap Bot подкастын Season 2 дугаар үргэлжилсээр бидний удирдлыг эхэллээ. Let's Wrap!